Сайн мэдсэн харагдаа сонсогч байна уу? Сайн мэдсэн харагдаа сонсогч байна уу? Өнөөдөр бид та нарт өсөд мөрөөдлийн самрын талаар ярив. Эсэна ганц сонсогч байна уу? Өнөөдөр та нарт 2025 оны өсөд мөрөөдлийн самраа яаж хийх вэ гэж Эсэна ярина. ганц сонсогч байна уу? Өнөөдөр та нарт Үзнэ зарсан. Харагдаа сонсогдоод байна. эсэна ганц сонсогч байна уу? За намайг аюулгүй шүү дээ. Зарим хүмүүс одоо мэдэхгүй байж магадгүй би коуч, арт терапевт, ментор коуч, сургагч яг шийдэ. 2018 оноос тэгээ мастер коуч, академик коуч нар бэлддэг байлаа. Бас Монголын урлагийн сэтгэл зүйн хөгжүүлэх тийм холбоотой Монголын урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэх холбоог тэгээд арт терапевт нарыг манай Елена Тарарина гэдэг ингээ багшийн хэрэглээний урлагийн сэтгэл заслах гэдэг ингээд урлагийн сэтгэл заслах буюу арт терапи хонол практик бүх насныханд хүүхдийн арт терапи тэгээд гэр бүлийн арт терапи гэх энэ чиглэлээр зааж ирсэн маш олон сургалтуудыг онлайнаар болон танхимаар явуулж ирсэн. Өнөөдөр болохоор энэ олон жил одоо баралж 7-8 дахь жилдээ нөө энэ нөхцөл мөрөөдлийн самар сургалтаа хийж байна. Жилийн эцэст болоод би нэг томоор нь явуулчихдаг айгу өргөн. Яг арт терапи сургалтын дээр бол энэ коллаж гэдэг энэ самбарын сургалтуудыг болохоор янз бүрийн чиглэлтэй янз бүрийн сэдвээр явуул. Яг л ингээд хүмүүс чинь зарим нь дандаа ингээд жил болгон мөрөөдлийн самбар хийхгүй. Би одоо би болон мөнгө, би болон миний гэр бүл гэдэг яг тодорхой нэг сэдвийг авдаг. Эсвэл би болон миний мөрөөдөл, би болон миний карьер гэдэг ингээд сэдвүүд нь өргөн байдаг болохоор тэр болгон дээр тусгайчилсан тийм дүр зураг арч юм уу коллажаар ингээд нөгөө сэдв болгоноор бас тийм самбарыг хийж болдог. Сонсогч юм уу те? Би сайн нэг хичээл сууж байгаа гарч ирчээд тэгээд хийж байгаа. За та нараа энэ самбарыг те жил болгоо ингээд энэ зүрхэндээ одоо дримборд дэвсэл мөрөөдлийн самбарыг хийдэг үү? Хийжсэн үү?
хийжсэн бол тий яаж хийжсэн ямар үр дүн төрж исэн гэдгээ хаалцаж болно. Өнөөдөр та нар ямар мэдрэмжтэй байна? Би сая хичээлийн дараа орж ирсэн болохоор жоохон нэг гүгээд орж ирж байгаа юм шиг л сандраад орж ирж штэ. Гэхдээ энэ яг танилцуулга хийчихье гэж бодсон. Би энэ сургалтыг яаж явуулдаг вэ гэдгийг та нарт хэлж ирээ. Тэгээд та нар өөрсдөө дараа бичлэгийг хараа зогсоогоод хийчих болно. Эсвэл гүнзгийрүүлээд яг орчинд нороо тэр мэдрээд хийсэн ч болно. Эсвэл миний бичлэгүүдийг хараад дараа нь хийсэн ч болно. Яг бол энэ сургалтуудаас бичлэгээр нь онлайнаар жилүүл болгоо хийгээ зарим хүмүүс асуудгийн багшаа би энэ жил сууш шүү гэдэг нэг бүр захиалга өгдөг ч хүмүүс байдаг. За тэгвэл та нар зүгээр сонсоод явсан ч болно, эсвэл явна да. Тий. Би юу гэж презентац дээр тавьчих. Я хуулцчих болно та нар өмнө нь одоо энэ юу хийж исэн нөө эсвэл мөрөөдлийн самбар хийж исэн нөө яаж хийж исэн ямар үр дүн төрж исэн те зарим нь одоо сургалтанд сууж исэн байж болно. Зарим хүмүүс намайг таньдаг штэ те айгуул гээд зарим нь бол танихгүй гэж байгаа те. За энэ бол бас миний одоо сургалт явуулах бүр хамгийн дуртай нэг чиглэл арт терапи штэ те. Арт терапи донд бол талаар сургал техник. Тэгээ энийг би арт терапи коучингээр хослуулж явуулдаг гэсэн үг. Яг л энэ техникийг би нэг арт терапи он практик гэсэн сургалтын дээр явуулдаг болохоор тэгээд энийг бол байг тогтмол явуулдаг гэсэн үг. Сэтгүүлэг банк болон дэж яадаг. Тэгээд энэ одоо самбарыг хийхэд ямар одоо алдаа оноо гардаг вэ? Хүмүүс дээр юу ажиглагдчих вэ гэдгийг би бас хэлнэ. Тэгээд бүр ингээд сургалт дээр явах юм бол энэ чинь бүр ингээд 2-3 цаг болчих болов би айлгуулах тавчтай л хэд бараг цаг болж иж магадгүй за. Тэр асуултууд явуул. Тэгээд бол заримдаа намайг зогсоож иж болно нөхөөлөд би тэр тийм кейс гэдэг ингээд ярьчих юм бол тэгээд тэр ингээд зогсохгүй байдаг л та. За тэгээд энэ одоо самбарыг одоо яг ингээд оны сүүлээр хийж ийн гэхээр бид нар ингээд өмнөх одоо энэ оноос ингээд дүгнээд хэвлээ гэсэн баггүй. Тэгээд 2024 онд та баруун хамгийн сайн үйл явдал мэдрэмж нөхцөлийг санан талархаарай гэсэн байна. За энэ одоо постыг бол би Facebook дээр оруулж ирсэн. Сая миний одоо 2025 оны амжилт гэсэн сургалтын дээр бас би энэ дасгалыг бичлэг хийлгүүлж ирсэн. Тэгэхэд дийлэх хүмүүс бол энэ постыг жил болго оруулдгийг мэддэг аахгүй юу? Тэгсэн хүртлээр бараг чийдгээ цөөхө гэдэг нэг харагдчихж байгаа аахгүй. Тэгэхээр та нар ч бас ингээд сонсож байгаа бол нэрээ миний тэр постыг хальт харж уншиж ирсэн. Гэхдээ би хийгээгүй юм байна штеп бол та нар дараа нь цаг зав гаргаад дэвтэр гаргаад энэ бүр хариултуудаар ингээд ноцтой бодоод ингээд хийгээрэй. За эдрээ чи хийж хахад та нар тэр нөгөө би өөрийнхөө үнцэнтэй зүйлүүдэд талархлын мэдрэмжээрээ тэр өөрийнхөө энэ ондоо олсон сайн зүйлүүдээр эрэг зүйлүүдээ рүүгээ ороод тэгээд тэр энэ мөрөдлийн самбарт одоо хийхэд хэрэгтэй байгаа биднэрээ тэр ингээд дэлгэн вибрац маань тийм сайхан орчныг бүрдүүлж өгнө гэсэн үг л дээ. Тэгэхээр энийг бол хийчээд оруулсан. За 2024 оны сар бүртээ талаархаараа та нар заримдаа бид нар чи нөгөө нэг тэр сард юу болж ирсэн эдгээр марччихдаг штэ тий. Тэгэхэд одоо минь марцсан бол өөр хоёр татны хүмүүсүүдээс хүүхдүүд бол аягүй сандаг штэ тий. Тэгээ тэрнийгээ талаархаар бид нар тэр бүх зүйлдээ бас үнцэн өгч гэсэн үг. 2024 онд танд хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүстэй талаархаараа сайн зөвлөгөө өгсөн ч юм уу тусалсан ч юм уу тий.
Алиско сургуультанд суугаад би шинэ зүйл ойлгож ухаарсан ном ч юм уу, сэтгүүл ч юм уу, хүн ч юм уу, үйл явдал ч юм уу, тэр бүх зүйлтэй талархаарай. За дөрөвдүгээр топ 10 миний амжилт үр дүндээ өөртөө талархаар энэ их чухал гэсэн үг байна шүү дээ. Яг бол бид нар заримдаа бүр том үр дүн хүсээд тэгээд яг одоо ингээд хүрсэн тэр үр дүнгээ үн цэнэгүүд өгөх гэж, шүмжлэх гэж, доошоо оруулах гэж арай өөр илүү том зүйл рүү бодчих та эдрийг үнэлэхгүй орхиод явцдаг гэсэн үг л те. Дандаа нэг юм дутуу юм шиг мэдрэмжүүлдэг байдаг чинь бид нар энийг хийдгүүтэй холбоотой байхгүй. За сэна солонго арай мэндэ өгшөө ямар гоё сурвалж явж байна. За бидийг тавч хийх гээл тэгээд үдчихэж гэсэн үг. Би алуурч харж тавч биш сургалт болчих магадгүй гэдээ бодчих юм л та. Тэгээд нэг цаг багтаахыг одоо хичээд та тий. Тэгэхгүй бол 2-3 цаг болчихвол тий. За тэгээд тад нь болохоор амьдрал ертөнцтэй талархах. Хэрвээ та нар одоо нөгөө өөрсдийнхөө найз нөхөд тануудаас одоо өдөр бас энэ бичлэгийг үзээсээ хараасан мэдээсээ гэж ял бас шеэрэгээд тэгээ яахгүй түгэхгүй тэд нар бас хоцоод аваг яаж хийдэг юм бэ. Тэгээд би нэг харамгүй өгч ийн гэсэн үг байхгүй тий. Харамгүй хуваалцж чинь гэсэн үг байхгүй тий. Би айгүй гой сурвалдаа даалд нь уучаал нөгөө нэг зарим ингээд талбартай өгч ийн гэсэн үг биш. Яг ингээд явуулдаг сурвалдаа бүрэн дөрөв өгч ийн гэсэн үг шүү. За одоо нэг тэмүүлээ өдөр үнийг гэрч гэсэн үг байна шүү дээ тий. Зөвхөн хүмүүс энийг үнцэнтэй гэж бодож хэдгүүд л байхгүй, үнцэнтэй гэж хуваалцдаг гэдэг байхгүй тий. Үнцэнтэй гэж цаг зав зарцуулаад түрнийг ингээд энэ нөгөө нэг дасгалуудыг даалгавар гэж юм асуултуудыг хариулахгүй бол тэр чинь ингээд 1 сар гээд 2 сар болчихлоо. Багшаа би өсвөл бүрэлдэхүүн самраа хийж чадахгүй штэ гэд хүмүүс яагаад ойшлуулад байдаг вэ гэхээр эдгэрийг нөгөө нэг ингээд дорн ингээд аваад хийдгүүд болдог. Тэгээд та нараа тав нь болохоор амьдрал ертөнцтэй талархах нь тэгээд энэ зориулалтаа одоо бичнэ гэсэн үг байхгүй. Би одоо энэ зүйлээ ямар зүйлд зориулж талархаж байна гэдгээ би 2024 онд болсон бүх зүйлдээ талархаж байна гэдэг өмнөх 4 үе шатыг явсны дараа үүнийг цэг гэсний оронд зориулж байна гэж хэлээрээ ямар зүйлд зориулж байна. Ямар хүмүүстэй сайхан зүйлээ зориулж байна. Ганцхан өөртөө юм уу, гэр бүлтэй юм уу, Монгол улстай юм уу, дэлхийн хэмжээнд юм уу, тэр хүмүүсээ бүх сайн хүсэл нь надад шинэнд биелээсэ гэдэг ингээд зориулж иж болно тий. Тэгэхээр тэр бүх хүмүүстэй бас би өөр орчдөг гэсэн үг тий. За тэгээд 2025 оны хамгийн өсөж байгаа 3 чухал хүслээ бодоорой. Энэ нь таны сэтгэлээс ундран гарч байгаа чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл байна. Тэгээд тэр лөгөө ороод би нэг олон жил бодож байна. За би нэг орхиж чадахгүй, би нэг хойшлуулж чадахгүй гэсэн дээр одоо гөрөөслөө бичиж болно. Цэдэв шүү 24 онд хүслийн самбраа хийгээгүй. За би дараа нь гэхэр нэг идэхэд агай урдан жил өнгөрчихөж байгаа зү тэ. Нэг л замбраагүй яваад байгаа юм шиг санагддаг. Үргэлж бидэрч ямар нэг юм ягаад одоо ингээд төсөл мөрөөдлийн самбраа хийгээд басагддаг гэхээр надад үргэлж нэг хамгийн хэрэгтэй зургийн дутуу юм шиг санагддаг байхгүй тий. Одоо би ахаад нэг хүсэл бодох хэрэгтэй тэр хүслийнх нь тэр зүр зургийг надад тэр сэтгүүлд нь олдог байна гэл ингээд хойшлуулад яваад байдаг. Хамгийн том алтай гэдэг байхгүй. Тэгээд сургалтанд бол дандаа тэр таймыг тэр цаг хугацаагаараа тэр бүх зүйлийг хийлэгчдэг гэсэн үг. 25 оныхоо хүслийн самбраа хийнэ гэд бодоод байсан юм. Тэгсэн чинь яг багшийнхаа сургалтанд таарлаа. Тадарч тэгээд ингээд өргөд авч та нар өөрсдөө ингээд үзээд зогсоогоо дараа нь бичлэгийг хараад тэгээд авахгүй юу. Тэгээд одоо юу лээ? 2000 за хапи их одоо шеэрлсэн хүмүүст нь за би 2012 оны 25-нд 17 цагаас одоо энэ сурвалж чи бас явах байхгүй. Тэр сурвалт нь одоо 60,000 гэсэн маа шүү дээ. Тэгээд та нарыг хөнгөө сургана гэсэн үг. За та нар олон их шеэрлэх юм бол би бас ингээд өгөөмөр зан гаргадаг багшаа гэдэг одоо манай савнар болвол хэлэх бах та. Тэ за хүслийн самбарыг та нар янз бүрийн намаас үжижсэн бах юм нэгэн байдаг. Энэ олон сэтгүүл хэрэгтэй цаас цав ингээд өнгийн цаас бол мастер хэрэгтэй байдаг аа. Тэгээд энтэй ингээд итгэжүүл биелнэ гэж та нар ингэж бас харж бодчих л байсан баг та. Зарим хүмүүс одоо энэ хүсэл мөрөөдлийн самбараа хийжээд ингээд олон жилээр нь хадгалсан байдаг те.
зарим нь болохоор ингээд нөгөө нэг хэн нэгэн хүн одоо тэр дүр зураг тэр одоо хэрэгтэй зурагтаа сэтгүүлээ авчирч өгнө гэд хүлээгээд ээжж магадгүй за тэгэхээр тэгж хойшлуулаад багтсан бид нар энэ рүүгээ ордгоо гэсэн үг л дээ. За цаана цэцэг сүрээч. За цэг ороод ирсэн үү. За зарим Улаанбаатар ороод ирсэн тий. Улаанбаатар гэлгээд тий. Мэднэ бид үнэхээр өгөөгөр өгдөгч шүү багш байна гэж байна тий. За тэгэхэд одоо хэдийгээр хийхээс өмнө бид нар жоохон бэлтгэл ажиллаа ингээд оюу ухамсар маань бидрийг яг нэг ингээд төр зөрөг рүү орохоор саад болоод идэв байхгүй. Нэг оюу ухаан нь надад тийм юмч дутуу юм ч юм болохгүй байна. Би одоо хийж амжихгүй байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр бид нар эхлээд оюу ухаанаараа зохицлох хэрэгтэй гэсэн үг л дээ. За энэ дээр болохоор та нар юу цаас аваад ингээд том тойрог зураал те ингээд өөрийнхөө амьдралынхаа чухал гэсэн салбаруудаа бичиж чинь одоо зарим хүмүүс 4 салбарыг одоо онцолж аваад энэ тойрогоо 4 хуваадаг зарим нь 8 хувааж ин те одоо гэр бүлтэй хүмүүс хүүхдтэй хүмүүс ч одоо бүр боломж одоо байж болно л да. Жишээ нь карьер ажил мөнгө те эрүүл мэнд гэсэн чухал сан юу штэ те амралт зугаалга байж болно амьдралын нөхцөл байдлаа сайжруулах байж болно хувийн хөгжил оюун санааны хөгжил тэгээд харилцаа аялал зугаалга та нар өөрсдөө ямар чиглэлийн одоо би энэ ажилдаа онцолж байна гэдгээ ингээд тодорхойлно штэ те тэгээд тэрнийг одоо үнэлэн одоо нэгээс 5 дээр одоо би карьер ажил дээр би сэтгэл зэрэг сэтгэл хангалуун байна. Одооний яг одооний нөхцлөөр хүрэх хэмжинэ гэсэн үг байхгүй нэгээс давартлаа тий. Тэгэхээр одоо жишээ нь би 5 дээр нэг ихээр 5 хүртэл одоо ингээд будаад тэгээд тэрнийг ингээд тэмдэглэчихнэ гэсэн үг. Энэ одоо зүгээр амжилтын тойрог гэсэн тойргийг чи би коучингээр арт терапигээр маккартай ингээд олон янзаар хийж гэнэ гэсэн үг шүү дээ. За ингээд нөгөө нэг тэмдэглэж аваад доторх нь бодсон ч болно. Тэ одоо би ингээд хүмүүстэй ингээд сургалтаа явуулж байхдаа энэ бас ингээд янз бүрээр хийжсэн байгаа зү тэ. Тэгэхэд одоо энэ дээр чи жишээ нь би миний мөнгө сангих одоо 5 дээр байна. Зарим одоо салбарууд нь айгүй өндөр гараал зарим нь айгүй бага байгаа зү юм тэнцвэргүй тойрог өсч бий болж штэ тэ. Тэгэхээр эдрээсээ би одоо ямар одоо чиглэлийн сонгоод энэ жилдээ хийвэл одоо энэ одоо салбараа хөгжүүлчих юм бол бусад салбараас нь бас дэвшилтэй гарах вэ гэдэг ингээд та нар тэр салбараа сонгоод ингээд нөгөө нэг тодорхойлоод тэгээд ингээд илүү том хэл хязгаар тавьчихж болно. Гэхдээ тэрнийг ингээд бодохгүй те тэрэн дээр яагаад бодохгүй гэхээр бид нар дээр нь үйлдэлүүд чинь одоо жишээ салбар ор дээр би одоо ингээд 7 дээр юм гэхээр 10 болох юм бол би ямар үйлдэл хийж болох вэ гэдэг өөрөөсөө асуу. Тэгээд тэр үйлдэлээ ингээд биччихээд одоо нэг юм уу хоёр үйлдэл ч юм уу те бүр ингээд өөр нэг бүтэмж байна би гэртээ суудгаа би олон одоо зорилгоор зэрэг явж чадахгүй бол зүгээр ганц хоёр одоо чухал салбарын сонгоод тэрэн дээр үйлдэлүүдээ бичиж болно. Зарим хүмүүс бол бүгдэн дээр нь ингээд үйлдэлүүдээ бичээд нэг одоо 1-2 3 үйлдэл яг коучийг сурч байхдаа 1-2 3 үйлдэлүүдийг бичээд тэгээд тэрнийг юу ингээд хэлэх гээд энэ тойргоо хэлэх гээд бүрөөсөө хичээгээл тэр үйлдэлүүдээр төвлөрөөл анхаарал хийдэг байсан. Энэ хажууд нэргэн таринд байгаа нэг төр зургууд болохоор бид нар ингээд класс дээр ч гэсэн ингээд төр зураг янз бүрийн сэтгүүлүүдээс аваад наасан ч болно. За энэ одоо техникийг одоо бүр наривчилж би ингээд тухтаа сууж үзмээр байна гэх юм бол миний коучинг багц дээр коучингээр барьлаар заасан ба миний арт терапи багц дээр арт терапи юугаар чиглэлээр заасан ба миний маккартны багц дээр маккартаар заасан гэсэн үг шүү дээ тий. Тэр багц дээр ороод тэр группуудад хүмүүс үзээд хийчих болно. Ерөнхийдөө тэгэж хийчихдэг. Тэгээд та нараа өөрийнхөө энэ тойрогт хэр зэрэг сэтгэл хангалуун байна гэдэг өөрөөсөө асууна. Яг одоо нэг ингээд нөхцөл байдлаар тий 26 оны сүүлийн байдлаар тий би хэр зэрэг сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ тойрогтойгоо би одоо амьдралаар одоо ингэж энэ тойрогоор ингэж явах юм бол тий одоо хэр хоол явах вэ гэдэг өөрөөсөө асуучиж болно. Тэгээд дэлхийд бол ямар үйлдэлүүд хийх вэ гэдэг гадуур нь бичээл
Тэгээд энийгээ та нар ингээд 3 сар сараар ч юм уу 3 сар ч юм уу 6 сараар ч юм уу байн кино тажууд нь ингээд тэгшлээ ололтуудаа ингээд өөр өнгөөр дээр нь ингээд бодоо тэмдэглээд яваад ижиж бол надад бүр тийм тэмдэглээд байхгүй би одоо өмнө нь ингээд би сургагч авах болно гэж айгүй хөлтлүүдээ ингээд бичээд тэмдэглэжсэн дараа нь ямар ахиц гарсан бэ гэдэг ингээд жилийн дараа 2 жилийн дараа игээд харахаараа тэр тойргуудаас аль дээр тэлээд там болоод өөр тойрог руу орцсон явж л байдаг. За одоо энэ сонирхолтой би одоо энийг энэ сургалтыг явуулахаас дуртай бас тусдаа юурч явуулдаг. Тусдаж явуулдаг. За тэгээд та нарын амжилтын тойргийг өөрсдөө хийгээд асуултуудаа бичээд зураад ингээд бичиж болно. За тэгээд дараа нь яг хөөр 2024 оны хамгийн чухал ухаалал тань юу байсан бэ? Та нар өөрснөө энэ хариултаа одоо бичиж болно. Одоо энэ ч ихсэн бичиж болно чатан дээр. Та нар 24 онд ямар зүйлийг ухаарж ойлгосон бэ? Би одоо ийм ухаарал төрсөн гэдэг ч юм бол тэрнийг ингээд тэмдэглээд онцлоо тэгээд цаашаа явах айгүй том боломж олж байна гэсэн үг. За 2024 оны саад бэрхшээлч юу байсан бэ? Бидний одоо амьдралын зам маань одоо маш олон саад бэрхшээлтэй байсан бол тэр ямар саад бэрхшээлүүд байсан бэ? Хэр зэрэг одоо бид тэрийг давсан бэ? Даваагүй байранда зогсож гэнэ үү гэх энэ одоо хариултуудаа бас бичиж болно. Тийм саад бэрхшээлүүд хэцүү зүйлүүдээс 24 он бас нэлээд хэцүү жил одоо болж өнгөрсөн шүү дээ. Зарим сайхан жилүүд байж болно шүү дээ. Тэгээд тэр болгоноос бид нар ухаарлуудаа олоод тэр саад бэрхшээлүүдээ ингээд бичээд явахаар дараа нь би нэг яаж даван тулахаа гэж бодож боломж урьдчилж байна. За 2024 оны саад бэрхшээл дээр яг гэхээр юу надад миний 2024 сарын 5 онд амжилтад хүрэхэд саад болж байсан бэ? Ямар хайдас үйлдэл зуршил цаг аваад би одоо тэрнийг бодоод л маш их цаг зарцуулаад байна шүү дээ. Тэгээ зорилготой хүрэхэд мэд саад болсон бэ. Одоо бид нар ингээд оюун ухааны ухамсарын төвшин дээр одоо энийг ил одоо болгож байна гэсэн үг. Тэгээ ямар мэдрэмж маань сэтгэл хөдлөл түр сааталт одоо намайг оруулаад чухал зүйлсээс би сатааруулсан бэ. Би одоо ингээд урдаа ингээд эсвэл мөрөдлөө самбараа ингээд харж байгаа болохоор хизээч ингээд амарсан ч гэсэн өөдөг чи ингээд сатааруулахгүй шүү дээ тий. Тэгэхээр ингээд зогссон гацсан ингээд бэрхшээл гарсан ч гэсэн эргээд тэр лугаа орох тэр зөв зөрг ингээд урд байгаад байгаа болохоор тэрийг ингээд ухамсар маань байна хийж хэрэгжүүлэх ингээд жижиг үйлдэлүүдийг банк ингээд өгөөд байдаг шүү дээ. Тэгээд асуултуудад та нар ингээд зогсоогоо та ингээд дараа нь суугаад бичээд ингээд хариулаарай заа. Саад бэрхшээлүүдийнхаа ингээд бүр жагсаалтуудаа бичээ за би нэг давсан энэ одоо надад ухаарлал өгсөн одоо энийг би давнаа гэд ингээд өөртөө ингээд чижиж болно. Тэгээ бид нар одоо өнөөдөр 12 сарын 12 гэдэг чи одоо 1 сарын 1-ийн хүртлээ тий 25 оны 1 сарын 1-ийн хүртлээ тий одоо би энэ ондоо 2024 онд амжилттай ороход ямар зүйлээ би дуусгах хэрэгтэй байна бид нар одоо дуусгаагүй хэлсэн амлалтууд юм ажил ч юм уу тий ядаж тэрнийг нэг ч гэсэн алхам өргөжлүүлэх ч юм уу зарим амжилтаа дуусгахчаар зүйлүүдээ явах юм бол нэг сүүл гэсэн үг шүү дээ тий тэр зүйлүүдээ амлалтуудаа янз бүрийн зүйлүүдээс зарим нь бүр татгалзчиж ч болно за тэрнийгээ бичээд ингээд дуусгана гэсэн үг тэднийг үлдэгдэл гэж байгаа байхгүй тэгээд доошоо бичиж болно энэ зорилтууд байгаа энийг одоо би хэрэгжүүлэх хугацаада 12 15 он 15 сте би тэр хүднийг номог гэсэн үг байна ч юм уу телескоп би өөрийгөө яаж талархаж урамшуулах одоо би энэ үйлдэлээ хийж үл нэг өөнд би дээлж өгнө гэстэй хийгээгүй байна гэж юм бол та нар тэр үтлээ би одоо энэ оныхоо үртлээ дуусгаад хэрэгжүүлж найлсгүй бол би ноталтаа авчнаа найлсгүй бол би энэ хүслээсээ татгалцнаа орондын мөгийн өчнөө бид андаа хамлалтаа ингээд хайж байна үлдэгдлээсээ салж байна гэх юм бол бидний ингээд сэтгэл нэг ингээд уягдцсан хөлөгдсөн байгаа тэр санаа зовнилоос гарч ир гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг хийх юм бол бид нар хүсэл мөрөөдлийн самбараа өмнөх жилийнхаа үлдэгдлүүдэд оруулахгүй бас шинэ зүйл рүү оруулах, шинэ ухаалал руу орох боломжийг бүрдүүлж байна. За энэ үлдэгдлийг та нар бодож ирсэн нөө? Энийг хийгээд амжуулчаа гэсэн зүйлүүд байна уу?
За зарим зүгээр харж байна те одоо яриад дээр те харж байна уу. Эрийгээд хэлсэн чинь сонирхолтой байна. Гам балаадыг хийлэгдэг чи сургуультанд орж ирэх нь бид тэдрийг яс бичүүлж хийлэгдэг байхгүй. Та нарыг яг би бичлэгээр ингээд бичигдээд өгчээл та нар өөрсдөө дараа нь ингээд лайв дараа чирээгээ тэрнийг ингээд хадгалж авчаад дараа нь ингээд зогсоогоод ингээд бичээд ингээд хийх боломжтой. За. Яг бол би язар пост дээр бичээд нөгөө энэ бичлэг маань дарагччихэд гэсэн үг шүү дээ. Тэгээ олдохгүй дараа нь. Тэгээ зорилго таврах тусам хүн хөгждгөө бид нар ингээд жил ирэх тусмаа ямар нэгэн зорилгоо тавиал ингээд тэрнийг даван тулаал тэгээд хөгжөөд өсөөд байна шүү дээ. Тэгээ манай одоо Монголын урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэх холбоо гэдэг чинь ингээд анх би 18 онд за би тэгж хийнэ тэгчихвэл одоо хамгийн гоё юм гэж бодсон чинь ингээд тэрийг хийх тусам том болол өргөжөөл одоо ингээд манай ширмэрч одоо үр дүнд дурдсан тэгэл өөрсдийнхээ төвөдрөө нээсэн өөрсдийнхээ сургалтуудаа явуулдаг хүмүүс болцсон чинь миний бас ингээд нөгөө нэгтэй зорилгууд бас томроод энэ хүмүүсүүдийг хөгжүүлж гин тийм зүрх ингээд нөгөө нэг сэдвүүдээр хөгжиж гин өөрөө ч хөгжиж гин гэдэг ингээд ерөөсөө жил болгон л ингээд нөгөө хөгжил дэвшил рүү орж байна. Та нар ч гэсэн тэгж орж байгаа. Тэгээ тэр орж исэн зүйлүүдээ бас бичээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд явж иж болно. За би 2025 онд юу хүсэж байгаа вэ? Одоо бид нар 2025 руу гарнаа. Сайн 2024 онд өвнээд ингээд ятсан шүү дээ. За 25 онд юу хүсэж байгаа вэ? Миний жинхэнэ хүсэлтүүд юу байна? Та нар өөрсдөө бодоорой. Ямар чухал зүйлийг би одоо энэ жилдээ хиймээр байна. Нэг ингэж айгүй яаруу хурдан биш яг ямар мэдрэмжтэй хиймээр байна. Ерөөс яагаад төсөл мөрөдлөө самбраад байдаг вэ гэхээр тэр нөгөө мэдрэмж биелжүүл би энэ одоо өсөлт биелжүүл энэ зорилго биелжүүл ямар мэдрэмж төрөхөө тэр мэдрэмжтэйг энэ коллаж энэ самбраа хийх нь чухал байхгүй тэгэхгүй бол ингээ уур бухимдалтай ч юм уу те нэг ингээ сэтгэл зовнцээ хийх юм бол тэр маань нөгөө нэг биелэхгүй байх юм бол өндөр ядуу л би тэр нэг таашаалтайгаар гоёор хүлээж авахд бэлэн гэсэн тэр мэдрэмж маань нөгөө нэг бидрийг ингээд үйлдэл хийхэд туслах байтал одоо санаатай ч юм уу санамсаргүйгээр туслах байтал бид нар өөртөө эсрэг мэдрэмжээр яаж тэр зүйлээ ингээд өөрөөсөө холдуулаад байна гэсэн үг. Тэр ойлгомжтой ярьж байна. Та нар асуултаа бол одоо асуучвал заримдаа хүмүүс багшаа нэг асуултаа нэг ч тэгээд тэр асуултаа дараа нь өнгөрцөхийн дараа нь асуучвал би бас зарим юмудын санахгүй жиж магадгүй. За тэгээд 2025 онд хүслээ жагсаанаа. За ямар хүслээтэй жагсааж болох вэ гэхээр 2025 онд ямар шин зүйлийг анх удаа хийж үзэх гэж байна. Та нар ингээд жил болгоо ямар нэгэн шин зүйлийг хийж уралдаж хэрэгтэй гэсэн үг. Шин сурвалж ч юм уу те, шин одоо хаялалч ч юм уу те, шин харилцаа ойлгох ч юм уу те, шин одоо нөгөө нэгтэй харах барилыг турших ч юм уу те. Тэгээд энэ бүх зүйлүүдэд бид нар ингээд жагсааж ичиж өөрийнхөө ингээд фокусын дээр төвлөрөл дээр ингээд авчина гэсэн үг. Хоёрт нь ямар адал явдал руу ороход бэлэн байна, ямар галзуу алхам хийхэд бэлэн үү гэж өөрөөсөө асуугаарай. Тэгээд тэр зүйлээ ингээд одоо ихэр зэрэг боломжтой байна гэж бодохгүй зүгээр тэрийг зөв бичээд үзэхгүй. За тэгээд 2025 онд хаана очиж үзэх вэ? Ямар газар очиж үзэх вэ? Я одоо нөгөө нэг би нэг хөвсгөлд очиад яг сургуульд явуулж үзэх юмсаа гарт гэдэг. Тэгсэн чинь одоо Вегас руу ирсэн чи би садчихж байгаа байхгүй те. Тэр чинь миний ямар адал руу явдал руу ороход бэлэн тэгээд хаана очиж үзэх вэ гэсэн энэ хоёр юмыг дэвтгцэн байсан байхгүй те. Тэгээд тэр одоо сургууль тавьж явах чи би ингээд давхар ингээд байгаль орчин дээр хаар зэрэг би хэрч хамгийн гоё шийдэл дээрээсээ төгс гэсэн байхгүй те. Тэгээд тэрнийг хийжсэн даа гэдэг би барил зургийг хараад ингээд миний сэтгэлд өөрчдөг ч юм уу те. Энэ зураг болохоор бид нар гэлээ тэрэлчэд одоо тэр даймэгтэйчүүд өөрөө нэг сургалтыг хийжсэн. Тэгээд тэр ч бас гоёсэн. Тэгээд би ингээд яг энэ арт айлаа сургалтаа явуулнаа гэж бодох ч юм уу. Эсвэл цэцгэн зүрлээ хийнэ гэж бодоход одоо их гоё санагддаг. За тэгээ 2025 он
юу таны урам зоригтой болох вэ? Тэр хариултаа өөрөөсөө ингэж сонсоод эхний орс хариултуудаа бичээрэй. Ямар боловт амжилт чухал байх уу гэж бас өөрөөсөө асуугаар. Миний хувьд чухал байна уу гэдэг чи та нарыг асуухаар нэлээд удаан бодчихэж болно. Тэгээд орж ирсэн юмуд өө чухал биш гэхгүйгээр зүгээр л ингэ бичиж тэмдэглээд байна. Тэгээд ингээд 1 2-ыг биччихээр дараагийн 3 4 дахь 5 дахь харагдах нь ингээд цаанаас өөрөө ундраад гарна гэсэн үг байхгүй. Та нар ингээд гартаа идэх гэдэг чинь балыг гартаа барайл тэгээд ингээд ихтэй юмудаа бичих юм уу гартаа идэх гэдэг чинь ингээд усан будаг биер харандаа өдөр аваад ихний ингээд зөвөр будаг руугаа ингээд оруулаад зурж яхад тэр цаанаа юу зурх уу яаж зурагдах уу гэдэг чинь өөрөө ингээд нөгөө хийгччихдэг гэсэн үг. Зөөр эхлэхэд л болно гэсэн үг. За тэгээ ямар ололт амжилт чухал байх вэ? Ямар айцаа даван туулах вэ? Би одоо 2024 онд надад садвар хичээлээс одоо гарч чаддаг байх юм бол тэр чинь цаана нэг байдаг дэвсгэр нэг айц байгаа штэ бид нэр одоо ингээд хойшлуулдаг одоо зуршилч юм аа эсвэл өөртөө төрслөх зүйл ч юм уу те. Тэгээд энэ одоо айц даван туулвал надад өөний цаана нь ямар амир зүйл болох вэ гэдээ бид нар өөрөө өөрийгөө улам ойлгоод сүрдүүлээд байдаг штэ. Тэгэхээр оронд энэ айц даван туулах юм бол надад ямар боломжууд орж ирэх вэ гэх тэр дүр зураг тэр мэдрэмжийн дээрээ төвлөрнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол та нар ядаж айц хүлээн зөвшөөрөөд бичих хэрэгтэй гэсэн үг байна те. Аль болж байна алмаас. Алмаас тэгээд өчигдөр та энийг хизээ олох уу гэдээсэн чи би өнөөдөр явуулж байгаа үстэй тий. За өөрийнхөө гэр бүлийн төлөө юу хийх вэ? Өөрийнхөө одоо тий ард түмний хүмүүстэй хиймээр зүйлүүдээ хийж болно. Эсвэл өөрийнхөө ажилдаа ч амьдралдаа ч мөрөөдөлтөө юу хийх вэ гэдэг бас энэ асуултуудыг ингээд өөрийнхөө нөхцөл дээрээ бас өөрчлөөд хийж болно. Зорой бандэл хадгалагдах уу ажил дээр байна. Юу яахгүй өөртөө ингээд шеэрлээд авчихгүй тий. Тэгээд хадгалаад авчихгүй бол тэр чинь нөгөө хадгалагдсан ч гэсэн биний дараагийн пост дээр дарагдаа дараа нь олцдоггүй байхгүй юу? Ойлгож байна уу те? За тэгээд дараа нь яг гэхээр өөрийнхөө улс эх орныхоо төлөө юу хийх вэ? ертөнцийнхаа төлөө юу хийх вэ гэдэг та нар өөрөөсөө ингээд асуултуудыг ингээд асуугаад бичиж болно. Та нар одоо эдрээс ингээд зарим ингээд асуултуудыг өөрөөсөө асууж байна уу? Хариултуудаа ингээд орж ирж айгу бодохоор асуулт байна гэж санагдаж байна. Өөртөө юг хориглохоо болох уу гэдэг чи заримдаа бид нар ямар нэгэн зүйлийг гэсэн. За тэгвэл тэгчих болов уу, ингүүл ингэчих болов уу гэдэг ингээд дандаа нөгөө болгоомжлоор өөрийгөө сүрдүүлээд ямар нэг зүйлээ хориглоод байдаг те. Тэгэхээр энэ одоо хоригудаас ямар одоо хоригчлөөгөө би одоо нөгөө нэг те хэлхээ ярихаа болох вэ гэдгийг та нар өөрөөсөө асууна гэсэн. За энэ сонирхолтой даалгавар байна уу? Та нарт тэр сонирхолтой байна. Хүслээж агсаана гэдэг чинь тий. За би та нарт тэгээ итгэхэд одоо ингээд энэ юмудаа ингээд зааж хэлээд яриад байна шүү дээ. Тэгэхгүй бол би ингээд хэлээд ярьсан та нар энийг хийхгүй байх юм бол та нар энийг хийсний дараа ямар одоо ухаарал, ямар бодол, ямар мэдрэмж, ямар үйлдэл рүү хүрэхээ та нар таач мэдэхгүй гэсэн үг. Хийснийхаа дараа лөө чи ямар гоё дасгал байсан ингээд одоо жишээ нь эхний энэ дасгалыг чи одоо миний 2025 оны амжилтгээ сургалт эхэлсэн баа штэ. Тэд нар чи эхний өдрөө эдрийг хийгээд энэ чи ямар гоё дасгал даалгавар байсан юм бэ? Багшаадаг постэр орж яхад хийгээгүй штэ гэх хүмүүс тэгж штэ тий. Тэгэхэд хийж ээж тэр одоо хүн цэнэ мэдэрдэг гэсэн үг байна л да. Сэдэрэн зэрэг ингээд орж ирээд харж байна тий. За тэгээ 2025 оны замтай ямар яах вэ? Та нар ингээд өөрийнхөө нэг замаа ингээд төсөөлөд үзэхгүй ямар зам одоо таны одоо нөгөө нэг амжилт руу ч юм уу жаргал руу ч юм уу та нарын яг ч ингээд зорилт руу явах зам байх вэ? Хэр зэрэг одоо нөгөө нэг тэ өргөн нарийн байх уу? Ямар хэлбэр одоо тэ өнгөтэй байх уу гэж та нар өөрсдөө ингээд бодохгүй сонирхолтой байна баярлалаа. Та нар одоо сонирхолтой байл асуултууд орж ирж байвал асууж иж болно. За гэлээ агштай гэж юм. Тэг гэлаач юм уу те тэгвэл та нар юу юм бэ те
шеэрлээд олон найз нөхдөд өдөртөө үзүүлэхгүй яагаад бол бид нар заримдаа ингээд ийм зүйлийг бодож байхдаа нөгөө сөрөг бодол ихтгэлгүй байдлаасаа гарч идэг гэсэн үг байхгүй тий. Яг бол бид нар ингээд анхаарал фокус чинь чухал зүйл дээр өөр дээрээ төвлөрж штэ. Янз бүрийн нөгөө нэг хэрэггүй лайв хэрүүл урал тэмцэл янз бүрийн тэг юм дээр төвлөрөхгүй ядаж энэ дээрээ төвлөрөө та нар ингээд өөрийгөө хөгжүүлээд явах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу тий. Би яг нэг боёо гэдэг хүмүүст ингээд мэдлэг мэдээлэл хуваалцъя гэж үздэг хүн шүү дээ тий. Манай сайн нэр мэдчихэж байгаа хта тий. За тэгээ 2025 оны та нар супер зорилгоны одоо энэ бүх одоо дүр зураг амжилттай хүрдээ дээр хийчээд одоо энийг л би хийжүүл өстой миний би дараа жилийн 25 оны сүүлээр эвэлэгчтэй би нэг яг хийсэн штэ гэдэг ингээ хэлэхэд одоо нүр бардам байна гэж бодож байгаа зүйл чи юу байна тэрнийгээ та нар ингээ тодорхойлоод өчгөө та нар одоо ингээл уран зэрэг ороод хийж байгаа юм болоо дайрын үтэл энэ одоо юмудыг ингээд үзэж хараад сонсоод бүр хийгээд тэр дэвтэр гаргаад бүгдээ хийгээрээ тийм. Одоо би өөрөө болохоор юм сонирхолтой сургуульд явуулдаг хүмүүстэй ярилцаж харилцаад онлайнаар ч юм уу ч ярилцаад энэ бүх зүйлүүдээ тий одоо гэрчин болж байсан за одоо манай нэг зарим шинэ багшаа би ингээд нөгөө төвөөд байсан шүү дээ. Тэгээ өмнөх ингээд нөгөө нэг арт терапи сургалтын дээр ингээд хийжсэн дасгалдаалуур тий одоо коллаж хийжсэн чи тэн дээр би төв нэнэ гэж бичижсэн ном бичнэ гэжсэн чи багшаа би энэ бүх зүйл чи бэлдсэн байж тээ гэдэг одоо манай сайн арт терапи одоо нөгөө нэг 2019 онд үүсгэн байгуулсан хүүхдүүдэд сургуулж явуулдаг драма нэлжсэн тий тэр одоо өсөл мөрөөдөл ирэлт гэсэн номыг одоо зохиолж явуулжсэн. Тэгээ би бүр тэр өсөл мөрөөдлөөс хамрыг хараад үшээ чи энийг одоо ингэж 4 жилийн өмнө хийжсэн юм уу тэгээ чи бэлдсэн юм би одоо мартсан маа штэ тий. Тэгэхээр тэр одоо ингэ хийжсэн зүйлүүдээ ингээ архивуудаа гаргаад хөө энэ чи ямар гоё юм бэ гэдэг ингээд бүр хэлжсэн байхгүй. Би одоо нэг танарт хуучныхаа өсөл мөрөөдлөөс хамрыг ингээд нэг сайн нэг шаан дээрээс оллоо та жидэд тарны үдэсгээд одоо энэ жидэд 6-7 жилийн өмнөх байхгүй тий шидэд одоо тарны үдэс гэсэн тий тэгээд энэ дээр чи би одоо энэ хийж явж ирсэн өмнө нь 10 жил өмнө дахиад явна гэж чи 20 онд одоо явж ирсэн ч юм уу тий эрүүл мэндэ харин энэ оцтойгоо харилна одоо энэ ахныгээ дагуулж явна гэж ингэжсэн энэ бүх зүйл маань яасан бэ бийжсэн байгаа байхгүй. Тэгээд энэ зарим ингээд би нөгөө самбарт нөгөө хаяг дургу гэдэг байхгүй. Яг л зарим ингээд би нөгөө самбарт бас ингээд хараад тэрнийгээ дараа жилдээ оруулдаг ч юм аа эсвэл тэр нь дараа жилээ ихэнд бэлдэгч тохиолдлууд байдаг байхгүй. Эсвэл энэ самбар маань жил болго би яг юм баймаар байгаач байж бадгүй байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн одоо зорилго мөрөөдөл илүү гүн оруулах тийм байна. Та нар сонирхолтой гэж ярьсан чи одоо энэ чи нөгөө яг энэ харц терапи багцсан дээр одоо энэ саяны нөгөө амжилтын торгийг чи ингээд хийцэн байна шүү дээ. Би одоо ийм одоо энэ бүр жижиг гэдэг 1-2 дээр байна. Хэрвээ би ийм үйлдэл хийчихвэл минийх юм болно гэдэг чинь 2018 онд 10 сарын 29-нд хийсэн одоо харц терапи одоо амжилтын торг байна шүү дээ. Тэ ингээд үр зураг өдрөө зурцсан харандагаар ямар мэдрэмжүүд мэдэх вэ гэх нь арт нь илүү гүнзгий хагаад тэ энэ оноонууд нь бас ингээд бүтээмжийн байдлыг илэрхийлсэн. Тэ энэ арт багцсан дээр гэдэг хүмүүс энэ хичээлээ сонсоод дахиад энийг ингэж хийчихвэл гоё гэсэн үг байхгүй тий. Энийг одоо олон янзаар хийсэн байдаг. Би зүгээр ганц зургийг л тавьж штэ тий. За тэгээд энийг болохоор 2022 оны тэгээд сарын 19-нд ингээд алтан доллар хичээжсэн байна. Тэгээд энийг одоо нэг би энэ одоо өсөлт хүрчих юм бол энэ зорилгод хүрчих юм бол би ямар мэдрэмж төрөх вэ гэдэг эмэгтэйчүүдийн төр зураг картуудыг тавиад тэр мэдрэмжүүдэд өнгөдгөр илэрхийлж ингээд тавьсан байна. Ингээд өөрөөр хэлбэл түн болгоо өөрийнхөө сонголтоор хийж исэн байна шүү дээ. Маккарт авслуулаад тэгээ уран зэрэг өгөх хүрээлэл. За одоо өсөл мөрөөдлөө бэлэхэд юу чухал вэ гэхээр хүрээлэл орчин аягүй чухал. Ядвал хүмүүс чинь ингээд нөгөө хүрээлэл орчин гэдэг чи одоо тухайн хүмүүсүүдийн тэр долгион вибрац гэсэн үг байхгүй. Зүгээр тэрэнд нь орж хараа өөрөө ирэхгүй тэр одоо бодол тэр мэдрэмж тэр долгион руу ингээд автаж яг тэрийг ингээд хийгээд явдаг хэрэгжүүлээд явдаг юм байл гэсэн. Яагаад ингээд би тасралтгүй ингээд олон жил явцсан байх вэ гэхээр би дандаа тийм хүрээлэлтэй өөрөө орчдөг гэсэн үг л дээ өөрөө ороод
тэндээ сураад эдрээс ингээд нөгөө нэг цаашаа явах хөргөжлүүлэх энийгээ сайжруулах зүйл дээр ажилладаг гэсэн үг. Бид бол өөрсдийнхөө хүрээллийнхаа дундаж юм аа. Одоо 2025 онд харилцаагаа хөгжүүлэхэд 20 хүний жагсаалтыг гаргаад энэ хүмүүстэй одоо хамт явбал одоо би хөгжих юм байна гэсэн тийм хүмүүсүүдийг ингэж жагсаачиж болно шүү дээ. 2025 онд харилцаагаа хязгаарлах 5 хүний жагсаалтыг гаргаад. За ингээл ямар нэгэн зүйл хийхээр хүлээн зөвшөөрдөг ч юм аа. Эсвэл ингээд шүүмжилдэг ч юм аа. Эсвэл нөгөө болгоомжлол ингээд чи тэгүүлдэг ч штэ, өнгөйлэн гэсэн штэ гэл ингээл хянах гад хязгаарлаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсүүдтэй аль болох уулзалтуудаа багасгаад нөгөө нэг хөгжүүлдэг хүрээлэлд ороод байгаа юм бол өсрөл дэвшүүлэлт нь гарах нь тодорхой. Энэ чинь бас бидний том алдаа гэж байна. Бид нар хөгждгөө хүрээлэлдээ ингээл гацаал байгаад байдаг. Тэрнээс гарчээ гэж боддгоо л гэсэн үг шүү. Та нар өөрийнхөө одоо 5 одоо уулздаг ярьдаг хүнтэй ингээл тэдний амжилтын дунджаар л хөгжиж гин гэсэн үг л дээ. За амар санагдчихээ одоо энийг сонсож урам зориг өгөхөд одоо тий одоо хүрээлэл бидэрт ямар чухал юм аа. Та нарын жагсаалтуудаа гаргаад өөрийнхөө хүрээллүүдээ бүр нарийн харна гэсэн үг шүү дээ. За энэ хүнд ингээл юм ярьж хаалцахаар дандаа ингэж тэ асуултууд нь ингээд намайг сөрөг рүү оруулж чинь гэдэг та нар анзаардгүй байж магадгүй байхгүй. Нэг хүмүүстэй уулзахаар тэд нар ингээд сөрөг зүйлүүдэд хариулаад айгүй гоё юм яриад тийж орох гэсэн чи та нар ингээл тэдний асуудал зовлон хямрал руу ороод тэгээд өөрийнхөө ингээд зорилго мөрөөдлөө ярьж хаалцсан тэр лөөг алхам хийгээгүй бачиж болох байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод та нар ингээд хөвчихгүй би яагаад ингээд байна гэдэг ойлгохгүй. Тэгчээ хариултыг хамгийн энгийн гэдэг байхгүй. Хүрээлэл ерөөсөө амжилттай 60-70% эзэлдэг гэж байна шүү дээ. Хүрээлэл чинь. За тэгээ 2025 он ямар 3 шинэ зуршил нэвтрүүлэх вэ? Та нар өөрийнхөө 25 онд ямар шинэ зуршлыг нэвтрүүлэх вэ гэдэг бодно гэсэн үг байхгүй. Зуршил гэхээсээ бүр нөгөө ямар зуршлаа болоод ямар дадал гэж хэлсэн юм хаад зуршил гэхээр илүү болцсон нөө сөрөг зүйл дээр байдаг те одоо би одоо тамхи те одоо тагч юм уу те болно гэдэг чи зуршил байхгүй би ямар дадал нэвтрүүлэх вэ гэхээр одоо би зүгээр сургуультанд яваад энэ сургуультаа одоо хийдэг хэрэгжүүлдэг хүн байна гэхээр энэ дадал ээж болно шүү дээ те би өөрийнхөө одоо жишээ нь ингээд оюун бодол дээр ингээд нэг өөрөөсөө ямар асуулт одоо асуудаг ингээд өөрөөсөө асууж боддог болно гэхээр бидний ингээд та нар одоо анзаарахгүй ухамсарлахгүй байж магадгүй та нар ингээд дийлэгтэй өөрөөсөө сөрөг асуулт асуучаад тэгээд тэр сөрөг асуултаа хариултаа хэлчихэд өөртөө ингээд дотроо ингээд дуугаа чимээгүй тэгчээ тэр сөрөг хариултаа идэгчээ тэр сөрөг хариултанд би ахаад яаж энтэйгээ ингэж ажиллах вэ гэдэг ингээд сөрөг асуултууд асуугаад энэ тойрогтой ингээд эргэлдээл явдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр жишээ та нар нэг асуултаа зөв болгочих юм бол та нарын хариулт зөв болоод ингээд тэр ингээд сөрөг бодол тэр хямрал готролоосоо гарах нь юм амархан болж гин гэсэн үг байхгүй. За ямар шин чадвар зан чанар авиас арга барилаа хөөр дээр хөгжүүлэхийг хүсэж байна. Энийг та нар өөрснөө ингээд бодоод чинь. Тэр одоо чадвар маань одоо жоохон товччихж магадгүй шүү дээ. Тэрнээс биш одоо дийлэн хүмүүст одоо та нар ингээд амжилтаар жаргалдуулаад бүх зүйл ч одоо байгаа гэсэн үг байхгүй. Ерөөсө тотогцсон гэж ихсэн өмнөгч байхгүй. Зүгээр энэ дээр ингээд нөгөө нэг хөгжүүлээд та нар цаа хэлжсэн шүү дээ. Манайх ч Монголын урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэх холбоо. Тэгэхээр бид одоо хүмүүсүүдийн хөгжүүлэх тал дээр нь төвлөрдөг хүн гэсэн үг л дээ. Алтаа оноо дутагдал юм уу драма дээр болохоосоо илүү би яаж хөгжүүлж болох вэ? Ямар арга байна? Ямар хүрээлэл байна? Ямар асуултууд байна? Ямар одоо мэдрэмж байна гэдэг ямар хүлээн зөвшөөрөл хэрэгтэй байна? Тэр бүх зүйлийг би өгч чаддаг байхгүй юу? За бидний 2025 оны шинэ дүр төрх. За бид нар чи ингээд шинэ дүр төрхтэй болж шинэ одоо мэдрэмжтэй болчихсон. Та нар одоо ингээд өөрснийхөө шинэ дүр төрхөө ямар байгаасаа тэр нь одоо ямар мэдрэмжүүдэд та нарт өгөх вэ гэдгээ бодоод тэр одоо дүр зургуудыг сэтгүүлээс юм уу интернетээс ч юм аваад ажиллаад өөрийнхөө дэвтэр дээр энэ дээрээ тэмдэглээ. За би ийм юм руу орноо. Би тэгж одоо дүр төрхөд зураг тавьсан байсан байгаа зү саяны нөгөө хуучин каталож дээрээ хэдэн жилийн 5 жилийн өмнөх дээрээ.
За жижиг алхмын онолоо. Тэгэхээр бид нар одоо нэг том юм бодчихвол ингээд том зорилго хөгжил мөрөөдөл гэл айгүй томоор бодчих штэ тий. Тэгчээд эдрийг нөгөө нэг ямар жижиг алхам хийх вэ гэдээ бид нар сайн амжилтынхаа ториг дээр бичсэн штэ тий. Одоо салбар чиглэл болгон дээр өөрснийхөө сонгосон. Тэгээд энэ дээр жижиг алхмаа одоо бичнэ гэсэн үг штэ тий. Жишээ нь би одоо англи хэл сурнаа гэдэг ингээд бичсэн болвол тий. Энэ чинь ерөнхий том байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нар тэр үйлдэл дээр ямар одоо жижигхэн алхам хийх гэсэн үг байхгүй. Тэг өдөрт одоо 3 шин гадаад үг сурах ч юм уу. Эсвэл би 1 цаг одоо хичээл давтнаа гэдэг ч юм уу тий. Ерөөгөө 3 шин гадаад үг сурвал жилийн дараа 1005 өгтэй болно гэсэн үг шүү дээ. Шин одоо англи ч юм уу, орш ч юм уу тий. Өдөр 20 ууц унших юм бол жилд 350 ууцтай 20 ном уншнаа. Өдөр бүр янз бүрийн пост хичээлэл тий жилийн дараа 365 пост лайфтай ч юм уу тий. Энд барыг ном болно гэх тий. Өөртөө энэ дээр юм жижиг алхмууд нь бодно. Голцоо ингээд хүмүүсүүдээ одоо нэг ихээр тэд нар дандаа том дур зэрэг би тэгнэ гэчээд яг тэрний ингээд жижигээр нь бичээгүй байдаг аахгүй тий. Тэгэхээр тэр жижигээ ингээд төсөөлөхгүй тэрнийг ингээд хийхгүй байгаа болохоор бид нар яаж тэрэн дээр гатчихдаг байна. Тэгээд тэр асуултууд байна уу? Сайн байна уу? Ажлынхаа завсраараа сонсож байна уу? За үйлдэлийнхаа алхмаа төлөвлөх. За ойрын 3 сарда хүрэхийг хүссэн гол жагсаалтаа гараа сайн бол бариасан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ойрын 3 сарда хүрэхийг хүссэн гол жагсаалтуудаа гаргана. Зорилготой хүрэх хэрэгжүүлэхэд туслахтай энэ төлөвлөгөөгөө 2025 оны эхний улиралд хүргэх одоо замын карт гэж бодоод 3 сарын дараа өөрчлөлттэй ахаад шинжилээд өөрчлөлт хийгээд төвшөөл яваатай гэсэн. За смартаар бас зорилгоо тавьж яж болно тий. За тэр одоо зорилгоо бас ингээд тодорхой болгох. Заримдаа ингээд хүмүүс ингээд зүгээр бодоод тодорхой болгохгүй ингээд нөгөө хийсээр ингээд нөгөө нэг яг тэгч ч магадгүй ингэж магадгүй гэдэг. Тэгэхээр энийг тодорхой болгох юм чухал. Яг бол хүссэн зорилгоо ойлгомжтой хүрэх үйс өөртөө ингээд яг ингээд тонглог шилжиг ингээд олж харах юм бол бид нар энийг хэрэгжүүлэх боломжтой байна гэсэн үг. Яг бол дийлэгтээ бид нар нөгөө тодорхой биш өөртөө ойлгомжгүй байгаа болохоор тодорхой болохын тулд бид нар одоо ингээд дүр зэрэг эдрийг одоо бий болоход бүрдүүлээ зураад ингээд бичээд байна шүү дээ тий. За мөрөөдлийнхаа тодорхойлолтоо сүүлд хүрэх биелэлт үр дүнгээ гаргана. Тэгэхээр бид нар одоо энэ үр дүнгээ гаргаж байгаа гэхээр энийг одоо коллаж хийж явах явцдаа тэр мэдрэмж рүү амархан орно гэсэн үг байхгүй. Хийж явахдаа бас ингээд энийг ингээд цохор бодоод байхгүй. Уруу жишээ бол санхүүгийн эрхчлөөнд хүрэх смартаар өөрийгөө орон байрны түрээсээ төлөх гэдэг ингээд нөгөө нэг илүү тодорхой болгож чинь гэсэн үг байхгүй. Зүгээр аялах биш. Би аялнаа гэж бичихгүй зүгээр би одоо аялах одоо 1 газар ч юм уу 3 газар ч юм уу 10 газар орох хэрвээ гээд хол аялал гэхээр бид нэгээ заавал гадаад орно гэдэг. Гэхдээ ойрын газрууд ээж болно шүү дээ тий. Одоо өөр авах боломжоор тий. Тэдрийг урд бичиж болно. За гэр бүлтэй болох танилцах, санал тавих, бодлуулах, жирэмслэх, төрөх гэдэг одоо танай юу одоо бичвэрээ майл болох тэдрийг тодорхой одоо ингээд бичиж яах гэсэн үг тий. За тэгээд тодорхой би яагаад үүнийг хүсэж байна гэдэг чи их гоё асуулт байхгүй юу? Коучингийн асуулт одоо би яагаад үүнийг хүсэж байна? Юуны тулд би энийг хийх гээд байна? Юу надад тохирохыг ойлгох те. Хэрвээ зорилго хүнд хэцүү бол туршилтын орон зай бий болгож яж болно. Зорилгоо хэд хэдэн жижиг ингээд сэний алхмуудаа зорилтуудаа хувааж яж болно. Ямар үр дүнд хүрэх хэрэгтэй байна? Ямар чанар, ямар одоо хүлээлт байна? Жишээ нь дуулах, гитараар тоглож сурахаас илүү дууны сургалтанд сар явах ч юм уу тий. Тэгээд та нар ингээд энийг ингээд тодорхой болгоо тэр газараа олоо, тэр газартаа ингээд бүртгүүлээд хизээс хэдэн цаг явах уу гэд тэр ингээд нөгөө цаг заваа ингээд гаргаж ингээд бичнэ гэсэн үг байхгүй юу. За тэр дээр асуулт гарч ирж байна. За тэгээд хэмжих. За зорилгодоо хүрч байгаагаа би яаж мэдэх юм бэ? Одоо яаж хэмжих юм бэ? Одоо коуч нар дандаа асуудаг байхгүй тий. Одоо жишээ нь надад ингээ коучинг хөөглөх юм бол би одоо чиний зорилго руугаа явж ин ч юм. Одоо хоёлаа уулзалтаар та нар энийг ойлгоцсон гэдгээ чи би яаж мэдэх юм бэ? Хоёлаа нэг яаж хэмжих юм бэ гэж асууж байна шүү дээ тий.
Тэгэхээр энэ ч одоо хэмжигдэхүйц байх хэрэгтэй тодорхойлт. Би энэ зорилготой хүрсэн гэдгийг яаж хэмжиж мэдэх үү гэж та нар өөрөөсөө асууна. Жишээ нь санхүүгийн эрхчлөөнд хүрсэн гэдэг би яаж мэдэх юм? Би одоо сартаа ингээд $500 ингээд олдог болсон байна гэж ээж болно. Эсвэл би тогтмол өөрийнхөө үйлдэл 1 дахин, 2 дахин, 3 дахин, 5 дахин, 10 дахин нэмэгдүүлсэн байна гэх юм. Та нар яах вэ? Юу хийдэ? Тэгээд 10 дахин нэмэгдсэн чинь миний нөгөө нэг санхүүгийн орлого 3 дахин нэмэгдсэн байна. Энэ миний хувьд хамгийн сайн үр дүн гэж хэлж яах юм бол тэр чинь тодорхой болж байгаа гэсэн үг л дээ. Хэмжихүйц болж байна гэсэн үг. За жаргалтай байх гэхээсээ илүү ажралтай байх, амжилттай байх гэдэг маань ингээд бас ингээд нэг хэмжихэд хэцүү ингээд ойлголт тодорхойлдог шүү дээ. Тэгэхээр та нар өөрийнхөө хувьд илүү өөрийн коучингийн тойрог дээр та нар хэдэн салбар авсан 4 юм 8 юм 10% хүртэл салбар бүр дээрээ одоо яаж би өөрийгөө 1% нэмэгдүүлж болох вэ? Эсвэл 3% нэмэгдүүлж болох вэ? Эсвэл нэг салбарын нэм дийлэх одоо энэ коучингийн тэр тойрог дээр хүмүүсүүдтэй ярьдаг зүйл бол би одоо жишээ нь хувийн хөгжил тойрогоо нэмэгдүүлчих юм бол би айгүй энэ салбарууд бас давхар нэмэгдэх юм байна да. Эсвэл би эрүүл мэндийн тойрогоо нэмэгдчихвэл миний энэ салбар нэмэгдэх юм байна да гэж дийлэх хүмүүс хэлдэг. Тэрийг би анзаарсан байхгүй. Одоо хүмүүстэй ярьж хараа ингээд зүү тогтлоодог ойлгочтой байхгүй. Тэгээд нөгөө нэг бичгтээ болвол ингээд ерөнхий бичээд ингээд тодорхой нарийн бичих байгаа дээр энэ анзаараа би бүр яг энийгээ тодорхой байлаа. Энийгээ дэлгэрүүлж бичих гэдэг бүр ингээд хэлдэг. Тэ за 10,000 хүн туслах жишээнээс илүү хэд яаж туслах тодорхойгүй одоо байна. Юугаар би тусалж болох вэ? Би одоо та нарт яаж тусалж болох юм бэ? Та нар одоо өнөөдөр өсөл мөрөөдлийн самбарт одоо би яаж тусалж чадах юм бэ? Би өөрийнхөө одоо ингээд хамгийн сайн сургуультай одоо зөвхөн ингээд өнгөө та нарт ингээд хэлээд ирээд өгчээ та нар энийг өөрөө хийх хариуцлага та нар өөртөө өөрөөрөө гэдэг та нарт ингээд хариуцлагыг та нарт өгчөж штэ тийм. Энэ чи би одоо юу гэж штэ тийм. Хэрвээ та нар ингээд жилийн дараа энэ зүйлдээ ядаж 1% ингээд өмнөх одоо жил огт төсөл мөрөөдлийн самбар хийгээгүй жаад энэ жил хийцэн чи өөрчлөлт гэх юм бол энэ одоо миний хамгийн сайн үр дүн болоод би энд баярлна гэсэн үг шүү дээ. Хэрвээ та нар ингээд төсөл мөрөөдлийн самбараа хийжэл надад чадвар 6 явуулах ч юм уу те би бүр баярлна гэсэн. Тэгээ бид сая ихэнд хэлсэн шүү дээ хамгийн их ширэлсэн хүмүүсүүдийг би нөгөө одоо 25-нд 12 сарын 25-нд 17 цагт эхлэх өсөл мөрөөдлийн самбар дээр одоо онлайнаар орох дээр бүр ингээд өнгөө оруулаад 60,000 төгрөг гэсэн шүү дээ. Тэгээ тэрнтэй одоо өнгөө оруулнаа гэж хэлсэн. Тэгээ зарим нь би шеэрлээ тэгээд орой даа гэж бүр тэгж яриад байгаа тийм. За би үрдээдээ хүрсэн гэдгийг яаж мэдэх вэ? Яаж хэмжих вэ гэдгээ та нар өөрөөсөө асуугаарай. Хэрвээ хэмжигдэх үс биш би хэмжиж чадахгүй байх юм бол та нар энийг амжилттай болсон гэдгээ мэдэхгүй тэгээ жилийн эцэст би энийг үнц нүгэд хүлээн зөвшөөрөл өгч чаддаггүй шүү дээ тийм. За хөрөх боломжтой одоо энэ зорилгоо тавьж штэ ямар үйлдэл бий вэ? Ямар үйлдэлийн дараалалтай байх вэ? Зорилготой хүрэхэд ямар хичээл чармайлт надаас өөрөөс мөн шаарддаг вэ? Эсвэл би нэгэ хийж чадахгүй хэрэгжүүлж чадахгүй гацж дундаа ингээд гацах юм бол би хинээс ямар тусламж авч болох вэ гэдгээ та нар аягүй сайн мэдчих хэрэгтэй гэсэн. Одоо гацчаал хин намайг аврах уу гэж хүлээгээд байхгүй ингээд зогсоод гацаад явж байхдаа би яаж хүрдээ энэ одоо байдлаасаа гарах вэ? Хаана хинээс улдсрах вэ гэдэг энэ замаа мэдчихэж байгаа хүн бол шууд автоматар тэр зүйлээс хордон гарчдаг гэсэн. Би ч гэсэн одоо ингээл зүр ингээд зөвлөлөө за би супервизэд орчих юм тэрийг орчих. Тэгээд энэ байдлаас урдаг гарчээ гэдэг ингээд бодчихдаг бол тэрэн дээр гацаад ингээд удах цаг зав хүч нэр тэр стрессээс ингээд мөгтүүлээд амархан гарчдаг байна шүү дээ тий. Тэр одоо нөгөө хандах хүмүүсүүдээ сайн мэддэг гэсэн үг байхгүй тий. Зорилготой хүрэхэд ямар нөөц боломж надад байна. Тэгэхээр та нарт бол маш их нөөц боломж байдаг байхгүй. Та нарт бол аяас чадвар байна, хэлээр байна, үг баялаг надаас ч илүү байгаа л та. Тэгэхээр та нар одоо тэр одоо зүйлүүдээ ингээд байгаа одоо нөөц боломжоо зөвхөн үнцэн нөгөө жагсаах юм бол маш их байгаа байхгүй. Тэдний та нар өчүүхэд ингээд 12% ашигласан ч гэсэн тэр маань ингээд нөгөө нэг та нарын
дараа жилийн эцэстээ бол маш том ингээд амжилт болоод ихтгэл болоод тэгээд ихтгэл чи ингээд болон томроод яваад тахнуулал нь тэгээд ингээд ихтгэлтэй ээж ингээд аав ингээд нөгөө нэг хүнийг орчинд орсон тэр гэр бүлийнхээ хүмүүсүүд дагаад бас давхар хүчтэй байж тээ та нар өөрөөр хэлбэл бас та нарыг ингээд хөгжиж байгаа гэж хараад танаа эргэн тойрны найз нөхөд ажлынхаа хүрээлийнх нь чи яаж өөрчлөгдөв гэж давхар ингээд хөгжөөд байна. Бид нар ингээд нийгмээ бас хөгжүүлж гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө хөгжлөөр. За бодит зорилго. 2025 оны амжилтад маань энэ бичсэн зорилт маань чухал мөн үү? Яаж чухал уу гэж та нар өөртөө асуух. Тэгээс заримдаа тэгээ багшаа би энэ зорилго чухал уу? Энэ одоо надад чухал уу? Би хүрч чадах уу гэдэг ингээд нэг өөртөө үл итгэсэн байдлаар ингээд асуух эсвэл ингээд өөр хүмүүсээс асуухаар тэд нар чи өө чи чаднаа гэдэг ингээд нөгөө нэг ингэж за ганц хоёр хэллээ. Бараг дийлэх хүмүүс ингээд хүлээн зөвшөөрөл өгч нэг ингээд урам зориг өгөөд аль эсвэл та нарын ингээд явж байгаа эхлүүлэх гэж байгаа дунд нь явж байхад нэг хүлээн зөвшөөрөл өгөөд дэмжлэг өгөөд чаддгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та нар өөр хүмүүсээс энийг хүлээгээд асуух гад хордоод хэрэггүй өөртөө өгөөрэй. Яг би яагаад ингээд айгүй мундаг коуч нар одоо аюугүй цаг коуч юм уу те одоо ингээд олон шандар маань ингээд наваа бичээ төвөө нэвээд яагаад гэдэг вэ? Бид тэдэрт айгүй их өөрснийхөө агаас боломж нөөц боломж те тэр хийсэн үйлдэл алхам дээр нь дандаа хүлээн зөвшөөрлөг маш тэгээ ахиц төвшлийн тэмдэглээд хүлээн зөвшөөрлөг өгдөг байсан болохоор тэд нар тэрийн хүрээлэлээр ингээд хөгжөөд дэвшээд яваад байсан гэсэн үг л дээ. Энийг би сайн өгдөг. Тэгээ өөртөө бас ингээд өгөөд өгч чадахгүй байгаа үедээ багш нараас авчдаг болохоор энэ маань ингээд жил ирэх тусам ахиц дэвшил болдог. Тэгэхээр та нар өөртөө ингээд өгөөд сурчих юм бол тэр өгж байгаа хүн өөр хүмүүст өгч чаддаг гэсэн үг байхгүй. Та нар өөртөө өгчих юм бол энэ дэмжлэгээ өөрсдийнхөө хүүхдүүдтэй тэдний өсөлт дэвшил дээр нь хүлээн зөвшөөрлөө өгдөг тийм хүмүүс болчихно. Тэгвэл эргэн тойролч чинь тэр хэрүүл үйл ойлголцол янз бүрийн юм чинь ингээд байхгүй болно гэсэн үг. Ямар санагдаж байна? Гоё нөө. Би арай хурдан ярьж байна. Заримдаа намайг хүмүүс хурдан яриад байдаг. Тэгэхээр би ингээд хурдан ярьж байгаа юм шүү дээ, тий. Хамгийн хурцтайгаар ярьж байгаа байхгүй. Толгойд орснороо ярьж шүү дээ, тий. Асуултаа байна уу? Тэрнээс иш би айгу удаан тэв юм байхгүй. Удаан ингэж яриад бодоол ингэж ярьдаг хүн, тий. Цаг хугацаагаа заасан байх. Хизээ тэгээд цагт болон дараа гэдгээсээ татгалцснаа. Би одоо энэ зорилготой хизээ хүрсэн байх хугацаагаа нэг ойролцоо авчиж болно. Яг ганц 2 сарын ард байж болно. Жишээ нь ингээд 2024 онд одоо жишээ нь би 2023 онд одоо би нэтгэгт йогийн багшийн сургуультанд сууна гэж одоо төлөвлөж исэн байхгүй. Тэгсэн чинь би 2024 оны 1 сард нь явсан байхгүй юу те. Тэгэхээр 1 сарын одоо 4-нд явсан гэхээр 4 хоногийн дараа явсан байгаа ч те. Гэхдээ тэрнийг бол тооцчиж болно. Тэ одоо тэгээ хамаг ажил өдрөө зохицуулаад дуусгаад явж байна те. Тэгэхээр ингээд заавал би энэ жилдээ амжаагүй гэдэг хямраад авах хэрэггүй л гэсэн үг байхгүй. Дайлуулах ойролцоо хугацаагаа заагаад тэрнлөөгөө ингээд хийгээд хийсэн алхмаа ингээд байнга өөрөө өөртөө хүлээн зөвшөөрч байна. Яг л бидний хүлээн зөвшөөрөөд дэмждэг хүмүүс нэх их байдгүй гэдгийг та нар хүлээн зөвшөөрөөрэй те. Та нар яагаад намайг дэмжсэнгүй, яагаад намайг туслахгүй байна гэд хямраад авах хэрэггүй. За та нар өөрсдөө хамгийн сайн дэмжигчд болоорой за. За арай минь даахта самбар хийх нь өмнө нь хүслийн самбар гэж сонсоод л өнгөрдөг байж анхны сургуультаа өгшөөс авах хэмжээ баярлалаа сайхан сэтгэлдэгчтэй. За ялаа болроо. Та нар ингээд энийг ингээд дараа зогсоогоод ингээд сонсоод хийгээрэй за. Тэгэхээр та нарт бас өөрөө жишээ хэлж штэ. Өмнө нь одоо хүмүүсүүдтэй ингээд сургуультуудад явж байхад ингэж штэ. Надад 3-4 сэтгүүл байсан ч би өөртөө хэдхэн зураг сонгосон байх их сонио. Шүдэн янзлуулж гоё шүд хэлгэнэ гэд бодоод байгаа мөртлөө хойшлуулад байгаа. Ийм гоё шүдтэй болоод уука шиг ийм гоё нээдэг ирчвчтэй эмэгтэй болохыг хүсчээ. Нөхөр бид хоёр мөрөөдлийн хавсаа бариад түүндээ сайхан амьдарч яач хотын төвд бас байртай болмоор байна. Тэр байрныхаа нэг өрөөг офис маягаар төвчүүлээ сургалтаа явуулаа. Энийг чи одоо би яг хэрэгжүүлээд өгч юм гэсэн үг байхгүй тий. Машин зөв. Эцээ одоо өөр хүнийх байхгүй. Гэхдээ сайн ингээд уншсан чи энийг бас би хэрэгжүүлээд би ингээд өрөөдөө офис шиг ингээд явж гэнэ гэсэн үг байхгүй тий.
За тэр байрныхаа нэг өрөөг орос мөрөд төвчүүлээ сургалт явуулна. Машин зөв 2 бас асуулчихжээ. Онтон зүрхнүүд зурсан гэр бүлийн харилцаа халуун дулаан байгааг харуулж байна. Нэг жижигхэн зүрх нэмт зурсан нь харалт татаж байна. Магадгүй охинтой болохыг хүссэн байх. Гой сайхтай ком зурсан ойр гой сайхантай их анхаарч байгаа. Тэр одоо хүмүүрийнхээ ингээд мэдрэмжүүдээ ингээд зурч өстэй тий. Заримдаа та нар ингээд айгүй гоё шүүдээ дээр зурж байгаа. Та нар яг энэ байдалд орохоос энийг заримдаа ингээд хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал дээр оруулж иж магадгүй. Тэгэхээр та нар ингээд за би одоо тэд одоо гоё шүүдээ гоё шүүдээ ингээд тавьдаа гэдэг. За хизээ нэг мөнгөтэй болохоор хийнэ гэдэг тавьсан байсан чи та нар мөнгөгүй байсан ч заавал энийг хийхээс өөр аргагүй байдал дээр орж иж магадгүй. Энийг би өөрийнхөө жишээн дээр хэлж байгаа байхгүй гинэ шүүд өвдөд тэгээд ингээд шүдэ авахулсан ч аргагүй ирэх нь шин шүүд хэлж байгаа байхгүй тэгсэн чи би яг ингээд өсөл мөрөдлийн самбар дээр бас миний шилжсэн зураг тавьсан байсан би аргагүй ирэхэд орцсон байхгүй тий сайн байна тий яг ингээд тэгээ би зураг хараа тий би болоод одоо яг бэлэн биш ээ гэсэн чи тэгэл 2 3 сар явахаар болж байгаа байхгүй тэр имчилгээ тэр янз бүрийн зүйл. Тэгэхээр зарим одоо дүр зураг эдрийг их болгоомжтой тавихгүй болоод та нарыг би гоё хизээ гэдэг бэлэн болсныхаа дараа гэхээр 2 3 жил ээжж болно эсвэл та нэг амьдрал өөрөө шахчихж болно. Үнэн байна уу? Хүслийн самбара 11 8 настай 2 хүүтэй энэ жил анх удаа таны сургалтаа хийж эхлэх гэж байна. Урд нь 13 жилийн өмнө хийж байсан. Гэхдээ сайн нөхөртэй олно гэж байсан. Яг тэр хүнтэй сууд өрөөхтэй хийж болжээ. Тэр одоо мэдрэмж нь орж байгаа тэр мэдрэмжээр нь чухал дээ. Тэгэхээр та нар тэр дүр зургуудаа бас ингээд яаж хийх вэ гэдэг би бас одоо энийг хэлж явах хэвчтэй ярьж явах хэвчтэй хэлнэ. За 2019 оны хүсэл мөрөөдлийн самбараа хийлээ. Бидний хүсэл мөрөөдөл яагаад бэлдгүй вэ гэдгийн учрыг оллоо. Хүсэхгүй зүйлээсээ хүсдэг одоо хүсэж байгаа зүйлээ гаргаж агсааж бичлээ. За хүсэл мөрөөдөл дээрээ төвлөрч үйлдэл олох нь тодорхойлсон маань 90 бус ээж шидтэй юм шиг санагдлаа. Ингээд эдийг хийж явахдаа хүмүүсийн тэгээд автаа тэр мэдрэмжийг орчдөг. Цааш алхмуудаа тодорхойлж эхлэхэд бүх зүйл маань нээлттэй ойлгомжтой болсонд би маш их баяртай байна. Эх оны үйл ажиллагааг маань төлөвлөхөд маш их тусаллаа. Их бэлэг дэмрэлтэй бүтээмжтэй байхаар мэдрэмж надад төрлөө. Багш баярлалаа. Таны явуулдаг сургалтад руугчтай маш хэрэгтэй байдаг шүү. Амьдрал бодтой байгаль авчижсэн байж тээ. Амьдрал бодтой хэрэг болох сургалтад зохион болж аваад баярлалаа. Барахгүй байна амжилт хүсье. Эдгээр зураг хараад тэр одоо нэг өслүүд айгүй хурдан гоё бийс ингээд бүр ингээд яриад үзүүлээд тайлбарлаад харуулж ирсэн юм би яг санаж байна. За тэгээ хамаг юм аваад хүлээх оронд одоо ингээд бигээ сурвалж зарахаар хүмүүсээ одоо ийм юм бэлдээрээ гэж одоо би хэлээ штэ тий одоо агуурын цаас тэгээд цавуу хайж одоо будаг ч юм уу будаг аш ч юм уу бирч ч юм уу харандаа фалмастер хэдэн сэтгүүл 3-5 сэтгүүл ч юм уу өдрөг сэтгэл тий заримдаа ёс бодгоо дээр юм бодож ярихгүй бол зүгээр л үнгийн харандаануудаар ингээд гарч игээ дээр зурах юм зэрэг бичих байж болно тий. Тэгээд бүхэн ингээд бэлтжээ хүлээгээд ахаар нөгөө хүүхдүүд чи ингээд манай ингээд лээж нар суултан дээрсэн хүмүүс янз бүр артаар юм хийж хаад хүүхдүүд хажуу заалгүйгээд ирдэг. Хамаг юм аваад хүлээх харин заавал таны дээр цавуу ч юм уу сэтгүүл ч юм уу тэдний анхаарал татаад тэд нар бас нөгөө та нарын тэр нөгөө вибрац дэлгэр тэр бүтээлч байдлын тэр уур амьсгалт нь тэр хүрээлэл тэр орчин чи тэр ахгүй тэрэндээ шууд орчдөг ээж нэг гоё юм энэс хоцорж болохгүй байл хажууд ингээд дахиад тэр танаа гэрээ хэн нэгэн чухал хэрэгтэй болж таарна. Яг үнэн төрөөд хичээл дээр хэрэглэх гэж асан харандаа палмастер маань өөр эзэнтэй болох гэж би харамтлах маягтай дундын өмч болоод л явж байна тий. За юм байдлаа тэгэхээр тэгээд энэ одоо хүсэл мөрөөдлийн самбар хийж яхад одоо энэ материалуудаа бэлтжижээл ингээд яг одоо би тэдэс тэдэн цагийн хооронд хийн гэдэг ингээд цаг хугацаа бас тавих нь их чухал байдаг байхгүй. Яг бол хүмүүс заримдаа яадаг вэ гэхээр
За би одоо энийг хэд хоногийн дараа хийчихье. Эсвэл надад хийх гэсэн чи нэг хормын зураг татуу байх шиг байна. Эсвэл гоё байшиг гэж зураг татуу байх шиг байна. Тэгэхээр би энэ зураг олсныхаа дараа тэр сэтгүүлээ олсныхаа дараа хийнэ гэхээр нөгөөх нэг хойшлогддог. Тэгэхээр чи тэрний чи та нар ингээд заавал тэр зураг тэр төсөөлөл гэхгүй яах ёстой вэ гэхээр та нар тэрнийг нөгөө нэг төсөөлөд ингээд ерөөснөө зурж ээж болно. Яг өөрсөнд орж ирсээр аль эсвэл бол тэрнийгээ дүр зургаараа биелүүлж ирсэн болон тэр одоо байшинда би одоо ямар зүйл мэдрахийг хүсэж байгаа юм бэ гэдтэй та нар одоо тэр нөгөө одоо заавал би одоо нэг цагаан палаж олмоор байна ч юм уу те аль эсвэл би заавал гоё хормой хасын зураг авмаар байна гэл ингээд биеиндээ ингээд захидаг ч юм уу захиалдаг ч юм уу яг тэр зургийг хайгаад гүчдэг ч юм уу те тэгж хийгээд хэрэггүй гэсэн үг. Яагаад бол тэр одоо ингээд өөр хүмүүсүүдэд дөр зөв одоо тэд нар нь одоо тэр зүгээр л ингээд аз жаргалтай хүмүүс бönө биш үү. Зүгээр зурган дээрээ тэмдэжж болно шүү дээ тий. Тэгэхээр одоо тэрийг бэлэгдлэр хийж болно. Одоо хос ингээд хунжим алискол хонс ингээд зүрхний одоо зураг ч юм уу мод ч юм уу цэцэг ч юм уу тий. Ингээд та нарт ямар одоо тэр чи хайраа мэдрэмж төрөөсөн юу байна гэл тэрүүгээрээ сонгож ингээд орлуулж яж болно гэсэн үг байхгүй тий. Тэгэхгүй нөгөө хүмүүс яг тэр бодит яг энэ байшин шиг ингээд байдаг. Тэгэхэд чи нөгөө нэг тэр мэдрэмжийн тэр байшин дараа би юу мэдрэх гэдэг аз жаргал юм уу хайр юм уу байраас бол юм уу тий. Ямар зүйл авах гэж байгаагаа оруул илүү сайн. Тэгэд өөр яадаг вэ гэхээр нөгөө нэг заримдаа ингээд сэтгүүлүүдээ ингээд зурж явахдаа ингээд юм хийж явахдаа ингээд за зураг нэгээд эндээс ингээд илүү гарчдаг. Тэгэхээр илүү гарсан юмуд нь бас нэг их биелэхгүй байх ч юм аль эсвэл давхарлаж ингээд тавьчтай ингээд яг ингээд нэг олон давхар ингээд ном шиг ч юм уу те одоо энэ одоо зурагны доор энэ байгаа бас энэ байгаа гэдэг матрешка шиг тэгэхээр хамгийн дээр байгаа нь илүү ингээд биелэгдэнэ гэсэн үг байхгүй те. Зарим хүмүүс чи би одоо ингээд ийм хасын хажааргал мэдэрмээр байна л эсвэл би тийм зөвлөлд хүрмээр байна гэсэн мөртлөө тэрэндээ цаг зав гаргах боломжгүй бол тэрнийг биелэхгүй гэсэн үг шүү дээ. Яг бол тэрэн дээрээ би анхаарал хандуулдгүй бодол мэдрэмж байна. Яг ажил дээрээ тэ одоо дийлэх цагаа өнгөрөөдөх юм бол тэрэд маань ингээд нөгөө нэг хүчтэй тэр мэдрэмж юу өдрөхгүй байна гэсэн үг. Тэгээс яг ингээд энэ одоо энэ жилд би энэ дээрээ төвлөрөнө гэдэг та нар санамсаргүйгээр ингээд зураг сонгодог тэр үйл явц нь өөрөө чухал гэсэн үг. Бид нар ухамсартайгаар ингээд оюун ухаанаар сонгодог. Ухамсаргүйгээр энэ зураг надад таалагдлаа тэгээд уртдаг гэсэн үг байхгүй. Бодоод энэ гоё энэ өнгөх болов энэ зохицох болов гэдээ ингэж бодоод байх цаг байдгүй бүр хамгийн эдгээр чи одоо бүр хугацаагаар зарцсан байдаг. За би та нарт одоо хэлж өгнө. Би энэс одоо бэлэн зураг битээгүй гэж хэлдэг байхгүй тий одоо олон хүмүүстэй сургалт байхаар за даа би эндээ одоо тийм байшин тийм хормын зураг одоо тийм бөгж өгөөрэй олсон уу харсан уу гэж битээгүй гэдэг аль болохын сэтгэлүүд ингээд хараад энэ одоо надад таалагдчихын талаг удаагүй гэдэг бидний бол ухамсар айгүй хурдан шийдвэрлэждэг гэсэн үг. Бүр ингээд заримдаа одоо тэр ингээд хийж явахдаа ингээд сэтгүүлээ хажуудад тавьжаал ингээд дахиад дутуу юм шиг мэдрэмжтэй яваад байхгүй бүр барал сэтгүүлүүдээ сонгоцсон бол хоошоо тавьж явах хэрэгтэй гэсэн үг. За мөрөөдөл таны амьдралыг өөрчилөхөд бүх зүйлээ хийгээрэй. Эсвэл амьдрал таны мөрөөдлийг өөрчлөх болно гэж бид нар ингээд мөрөөдлүүдээ тодорхой ойлгочвол тэрнлүүгээ бид нар ингээд хүмүүлэг хүчээр болж штэ тий. Тэгэхгүй бол өөр хүмүүсүүдийн мөрөөдлөөр явах юм. Эсвэл бидний мөрөөдлөө айгуу жижигхэн болооч ч юм уу тий. Би тэгэл амьдралынхаа эцэст ингээд нэг үтгэл ингээд он жилүүд айгуу хурдан өнгөрөөл сахал 18 тайсан чи 20 30 40 болоод явчихаар би дараа нь гэсээр байгаа тэр харуулсалганд маань өө ашиглаагүй боломж ашиглаагүй аваас ингээд үлчиж чинь гэсэн үг. За одоо коллаж хийх гэдэг чи одоо хамгийн сүүлийн үе шат байна шүү дээ. Бид нар одоо энэ бүх зүйлүүдээ оюун ухаантайгаа тохиролцоо гэдэг би энэ жилдээ энэ дээр хийнэ явнаа төлөвлөнө гэдэг бид нар ингээд тохиролцож штэ өөрөө өөртөө. За тэгээд энийг хийхдээ яг хөө гэхээр энэ коллаж ингээд та нар ингээд сэтгүүлүүдэд бэлтцсэн байлаа тий.
Тэгээ сэтгүүлээс хуудас сонгох чинь ингээд 15 минут шүү дээ. Гээд 2 цаг юм уу эсвэл хэдэн өдөр сонгоно гэсэн үг ойлголт байхгүй гэсэн үг. Тэрнээсээ болоод та нар дуусахгүй гэсэн үг. Өөр чадлагтай зураг өгүүлбэрээ ингээд эхлээд ингээд тэдрийг ингээд нөгөө шаардлагатай юунуудаа ингээд урьж авдаг гэсэн үг байхгүй, хайжилж авахгүй. Би одоо энэ таалагдсан ишлэл энэ зургийн өгүүлбэрийг авнаа гэх тэрнийг ингээд 15 минут сонгочоо. Тэгээд тэдрийг ингээд сонгоцдуудаа ингээд астынхаа дараа ингээд 10 минут ажилладаг ч юм уу те. Хугацаатай байна шүү дээ. Тэгэхгүй бол бидний аюу хаан эргэлзээд өө зурагчиг зөв ч юм уу. Одоо надад энэ одоо цаасан дээр чи эдгээр хөрөлцөхөө надад хөрөлцөхгүй байхаа би дахиад сэтгүүл авах гэдэг дахиад ингээд нэг хоёр цаг болоо сунжирчдаг дуустгүй гэсэн үг шүү дээ. За тэгээд дааврын цаасан дээрээ тэдрийг ингээд байршуулад яг ингэж надад тавиал зүгээрээ гэдэг ингээд байршуулад өөрөө за надад таалагдж байна гэдэг ингээд батна гэсэн үг шүү дээ тий. Энэ дээр одоо та нар 5-аас 7 минут үгээ суучаал за энийг ингэж байршуулах уу байх уу гэдэг ботоод хэрэггүй гэсэн үг. За тэгээд дараа нь дөрөвдөх үе шат яах вэ гэхээр зургийн дүрслэл өөрийн байрыг энэ цаасан дээр олдсон нэгнээс харьцангуй зайтай хэрэгтэй. Бүгдийн зарим хүмүүс дээр дуранд давхарлаа тэгээд тавьчихдаг штэ нэг тэгээд хэрэггүй те. Тэрийг ингээд 5 минут ингээд хийчихэж штэ. Тэгээд макет эцсийн загвараа батлаад тэгээд нааж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Цавгаа аваад ингээд тэр энэ явцуудаа ингээд тэр мэдрэмжээрээ ингээд хийнэ гэсэн үг байхгүй. Ойлгомж юм те. Ингээд бухимдалдаа уурлаад нэг рүүгээ орлоод нэгэн дээр өсгөрч яаж юм уу те. Скол эргэлзээд ийм мэдрэмжтэй хийхгүй гэсэн үг. Би тэрийг ингээд хэрэгжүүлээд одоо бодит бэлдсэн бол ямар мэдрэмжтэй байх вэ гэдгийг өөрөөсөө асуугаад яг тэр мэдрэмжээрээ хийжтэй. Тэр мэдрэмжээ өөрөөсөө ингээд ажиглаад ингээд гэсэн үг. Энийг хийж явахдаа ямар мэдрэмж төрж юм гэдгийг би анзаараад тийм хомсортой байж гэсэн үг шүү дээ. Тэг калош хамгийн сүлд нэрлээд тэг нэр өгөөд тэр нэрээ дээр нь бичиж болно. Гүйцэтгэсний ажлын талаар ярилцаж болно. За калошиг ингээд сургалтын дээр хийж янд яасан ингээд төсөл мөрөдлийн Google-тэй бас хийжээ. Тэгээд бол нэг бас тэг амжилттай дээрээ сургалтын дээр энэ одоо сая калгаш чи бас ингээд зургууч чинь бас төр зураг байхгүй. Энэ метафор картууд бас төр зураг байхгүй. Би одоо жишээ нь энэ мөнгө гэсэн салбар дээр юм уу, эд айлаа гэсэн салбар дээр би ийм мэдрэмж төрнө гэдэг энэ картыг сонгоцсон байна шүү дээ. Одоо энэ оролцогч. Тэгээд энэ ингээд эвгүй тайлбарлаад хажууд нь аягүй их бичсэн байгаа зү би ямар мэдрэмж төрөх вэ, ямар хөлдөл болох юм их өгний, ямар жижигхэн алхмыг одоо хэрэгжүүлэх вэ өдөр тутамд гэдэгтэй их сонирхолтой ярьжсэн. Энийг эрэгтэй хөөжсэн. Би яг санаж байна. Ингээд сонирхолтой санагдаад ингээд дүр зураг орцсон гэсэн үг. Бидний ингээд сэтгэлгээр үсэн метафор дүр зураг юм байдаг гэсэн үг байхгүй. Тиймээс энэ коллаж хүсэл мөрөөдлийн самбар маань бидний ингээд хувьсарт ингээд олон үгээр биш ингээд дүр зургаар би юм хөсч байна гэдгийг ойлгуулад гомсроод яг ойлгоод энийг хэрэгжүүлэхийн төлөө алхам үйлдэлээр оруулж байна. Тэгэхээр одоо сургалтаа ранг тагмаар бол ингэж яваад тэр өөрснөө ингээд хийгээд бивэнтэйгээ ингээд нэг танилцуулаад яриад энэ дотор байгаа зүйлээ илүү ингээд гүн батууртай суулгаж ийн гэсэн үг шүү дээ. За энэ уурах явц дээр бид нар бүр цаг тавиад цаг өгөөд чи ингээд уржих хүүхдүүд ягаад абуу ургаал янз бүрийн сэтгэл ургаал сэтгүүл ном ураад байдаг. Тэд нар чи энэ үйл явцаас таашаал мэдэрдэг байх. Тэгэхээр та нар өөртөө ингээд нэг сахилгагүй одоо охин байхыг зөвшөөрж ийн гэсэн үг байхгүй. Ингээд урахаар ямар байдгийг ингээд ураал ингээд заримдаа нэг нэлхэгт урахаар инээ төрөд байдаг шүү дээ. Тэгэхээр би ингээд ураал энэ бүх зүйлүүд аваад ингээд байршуулаад дараа нь ингээд тэр макет цагаар игээд батлаад ингээд өөртөө шингээгээд эдрийг хийснийхаа дараа би одоо бүр энэ наашлахын руу орчлоо л да. Гэхдээ би та нарт хэлчихье. За ингээд энэ одоо коллажиг одоо ингээд хийчлээ штэ тий одоо ингээд өсөл мөрөдөл одоо ингээд самбар ингээд хийчлээ штэ тий энэ А4-ийн цаас чи хитрхээ багцдаг байхгүй одоо бидний сэтгэлийн орон зай дээр ингээд зүрх сэтгэл орлоо гэхэд А3-ын цаас хамгийн ингээд нэг яг зөв формат болчихно л да. Нөгөө бүр том батам чи хитрхээ том болчиход байна шүү дээ. Ийм том болчиход зарим дийлэх энэ хос орон зай чи ингээд биелэхгүй гэсэн үг байхгүй.
За тэгээд яг хөө гэхээр энэ одоо саяны калаши ч одоо ингээд аагуурын цаас чи ингээд 3 хуваах юм бол бодол санаа хүсэл мөрөөдлийн зургуудаа бид нар ингээд нэг хурдан хийгээд яхад хийгээд байгаа нь би энэ дээр ийм юм хийж гин энэ дээрээ ийм юм хийж гин гэдэг ухамсараараа нэг оюун ухаанаараа биш ингээд тал ухамсараараа хийж байгаа болохоор дийлэгтээ одоо бидний нэг ухамсар худлаа ярихгүй яг бодол санаа хүсэл мөрөөдлийн зураг одоо бид нар оюун толгоогоор ингээд бодол санаа тэр өсөл мөрөөдлөөр чи бид нар оюун ухаанаар хийжтэй те. Тэгэхээр тэдний голцоо дээр цаасны дээд хэсэг дээр орцсон гэдэг. Зарим хүмүүсүүдийнх тэр хэсэг дээр баг зураг орцсон ч гэдэг, зарим нь их орцсон ч гэдэг, зарим давхарлагдсан байдаг. Энэ танд юу хэлж байна гэж тандас өөрөөсөө асууж иж болно. Тэгээ өмнө нь ингээд бодоод ирэх гэсэн байна. За бидний одоо зүрх сэтгэлийн дээр байгаа шүү дээ. Тэгээ зүрх сэтгэл хөдлөл мэдрэмжтэй тэдтэй холбоотой зургууд нь болцсон ингээд яасан. Дунд хэсгэн дээр орцсон байж та одоо саяны ингээд калашик гурөө ингээд нэг хуваах юм бол те хамгийн доод хэсэг дээр одоо бид нар хүлээрээ ингээд алхаал үйлдэл өдр хийдэг штэ өсрөөдгүйгээл ингээд явдаг шиг бид нар ингээд энэ зүйлүүд ингээд бодоод ингээд мэдрэмж оруулсан ч гэсэн өөдөл дээр хийж хэрэгжүүлнэ шүү дээ. Заримдаа хүмүүсүүдийнх нь өөдөл хэсэг дээр нь зургууд нь байхгүй. Би нэг бодсон өрөөж чинь тач би энэ рүүгээ ингээд алхам хийхгүй, цаг зав гаргахгүй гэж ахтай адилхан байхгүй тий. Сэрхэлтэй байна та нарт. Ойлгомжтой ирсэн дөө. Сэдэ ингээд калаш чи ингээд 3 ах юм бол тий. За ингэж аюугаар нэг басаагаар нугаах юм бол бидний одоо ингээд зүүн талд нь дандаа бид нар ингээд зүүн тал руу гараад дандаа өнгөрсөн дээр одоо өнгөрсөнтэй холбоотой зургууд нь харгалж энэ зүүн талд нэг байрчдаг. Яг одоо би энд одоо байна. Нэг одоо яг одоо усч байна гэсэн зургууд нь олцоо гол хэсэг дээр нь ирээдүйн рүү би одоо явахыг ирээдүйдээ юм болохыг хүсэж байна гэсэн дүр зургууд нь энэ дээр орчин гэсэн үг шүү дээ. Баруун талд нь. Тэгээд энэ хоёр зургийг нэгтгэх юм бол зүүн дэд болон зөөрж өнгөрсөн бодол зүүн донд нь өнгөрсөн мэдрэмж зүүн донд нь өнгөрсөн үйлдэлүүд орчин тий. Ойлгомжтой ирж байна уу? За гол хэсэгт нь одоо цагаад орж байна штэ тий. Одооны бодлон дээр ороод одооны мэдрэмж чи яг одоо та нар юу мэдэрч байна? Одооны мэдрэмж нэг голтой ороод одооны үйлдэл нь энэ дээр баруун дэд үнцгтэр ирээдүйн бодол дунд нь ирээдүйн мэдрэмж баруун доод хэсэгт нь ирээдүйн үйлдэлүүд байна шүү дээ тий. Тэгээд та нар энийг ингэж хаах юм бол хамгийн гол хэсэг нь бид нар одоо ингэ зүгээр ингэж зургаа ингэж хийчээ та нар ингэж за ном сэтгүүл дээр ингэж хүсэл мөрөөдлөө зургуудаа хийждэг гэхээр наар царайгаас уулж яаж хүсэл мөрөөдлөө самбар энэ дээр чи анализ хийж штэ төвлөлт хийж штэ би энэ дээр одоо зарим зургуудаа яах вэ хөө энэ нэрээ миний хүсэл мөрөөдөл одоо би нэг хийх үү хэрэгжүүлэх үү үйлдэл хийх үгүй гэдгээ бас анализ хийгээд өөртөө бас төгнөлт хийж гин гэсэн үг байхгүй тий. За асуултууд нь яаж хийж болох вэ гэхээр бацсан энэ асуултуудаа би нөгөө юу яадаг гэсэн үг. Энэ калаш технэр дээр ажилладаг заримдаа бүр хүмүүс дээрж чаддаг илүү асуултууд асуусан тохиолдлууд байдаг. За та калажа юу гэж нэрлэх вэ? Юу гэж дөрслөө гэхээр хүмүүс одоо нэр өгөөрэй гэсэн чинь нэр өгсөн шүү дээ тий. Тэгэхээр та нар тэр одоо нөгөө нэг нэр нь бол та нар хэрэгцээг илэрхийлж штэ би одоо энэ зүйл рүү энэ жил явнаа гэсэн том зорилго зориулт хүсэл мөрөөдөл болж байна. Өрөө гэж оруулж хэлж штэ тий. За өөртөө таны наасан зураг бүх амьдралын аль салбарт хамаарах уу гэсэн чинь заавал одоо чи өнөөдөр гэр бүлийн зураг тавь гэдэг ингэж хэлээгүй штэ төрөөсөө тэгсэн чи та нар ингээд зургуудаа ингээд ажигласан чи би энэ дээр голцоо ажлын зургууд тавьсан байна. Эсвэл ингээд 16-аас 3-ын гэр бүлийн 2-ын хүүхэд өгжил нэг нь карьер тавьсан гэдэг ингээд ярьж ичж болно штэ. Тэгэхээр энэ дээр бид нар ингээд анализ дүгнэлт хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Одоо энэ зургуудаас би аль нь ингээд ажил карьер аль нь ингээд ажил руу явж байна гэдэг өрөөс асууж иж болно. Гуравт нь хэрвээ таны амьдралын одоо үеийг зургийн дунд хэсэг. За одоо үеийн одоо энэ зургийн дунд хэсэг байгаа шүү дээ. Та нар энэ дээр харж байгаа энэ асуулт нь ингэж явж байгаа байхгүй тий. Ирээдүг баруун тал одоо ингээд ирээдүг чи ингээд баруун тал байна шүү дээ тий. Өнгөрсөн үеийг зүүн хэсгээр авч үзэх юм бол таны энэ зурагнаас та юу ойлгож авч байна гэдэг энэ одоо ухаарлын асуултуудад та нар энэ зүйлээ энэ калашагийн хүсэл мөрөөдлийн самбараа хийснээ дараа асуух гэсэн үг. Өмнө нь асуухгүй. За
та нар ингээд олон зэрэг нөгөөлтөл хийж чадахгүй гэсэн үг шүү дээ. Бидний яад бол энэ нөгөө нэг анализ дүгнэлт хийгээд хийдэг нь хамгийн сүүлд нь ордог гэсэн үг. За дараа нь дөрөв дэх асуулт. Хэрвээ зургийн дээд хэсгээр бодол санаа өсөл мөрөөдлийг доод хэсгээр ажил хэрэг үйлдэлийг доод хэсэгтэр нь ажил хэрэг үйлдэлүүдийг оруулсан байна шүү дээ. Одоо энэ доод хэсэг нь ингээд энэ доод хэсэг нь ажил хэрэг үйлдэл, дээд хэсэгтэр нь бодол санаа өсөл мөрөөдөл, дунд хэсэгт сэтгэл хөдлөл мэдрэмжүүд орсон байна шүү дээ, тий. Тэгэж одоо та нар ингээд байрлуулсан байх юм бол нийгмийн харилцаа тус илэрхийлсэн бол таны тухай коллажаас юу хийж болох вэ гэдэг өөрөөсөө асуултууд яаж иж болно. Голцоо би сургалтын дээр одоо онлайнаар байна уу гэдэг хасаар групп барьна гэдэг хасаар нэруулаад тэдний өөрөөсөө юугаа ингээд тайлбарладаг байхгүй дүр зураг. Ерөөсөө дийлэх одоо Монгол улс бол дүр зургийн сэтгэлгээтэй гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дүр зургуудаас энийг ингэсэн байна, тэгсэн байна гэдгийг өөрөөсөө ингээд тайлбарлаж хэлдэг гэсэн үг байхгүй. Би биш. Ягаад гэвэл одоо тэр тухайн хүний чи одоо ухамсарыг ингээд харах микроскоп нь одоо бүр наривчилсан хамгийн нарийн одоо микроскоп байлаа гэж бодох юм бол тэр одоо 1000 одоо хэдэн сая дахин илүү их ингээд нөгөө томруулсан дүр зургийг өөрөө өөрийгөө таньж өгдөг чадвартай гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр чи миний харах үзэгч арай бүдүүвч зураг болж байгаа байхгүй тий. Тэрнтэй ч харьцуулахад тэгэхээр та нар өөрийнхөө амгиасаа экспертүүд гэсэн үг байхгүй. Зөвхөн би та нар дээр орчин дээр дэмжлэгийг л өгч чаддаг гэсэн үг шүү дээ тий. Өөрийгөө таньж өгөх тэр нөгөө нэг юу л оруулж өгдөг тусалж дэмждэг гэсэн үг байна. Тэгээ ямар төрслүүд нэг нэгэн дээр давхарлан нагдсан байна, илүү гарсан байна. Энэ таны хувьд юу илэрхийлж байна гэдэг энэ асуултуудаар та нар зураг хараад өөрснөө ингээд тэдрийг ингээд бичээд өөрснөө ингээд хариулах юм байна шүү дээ. Тэгээд таны бүтээсэн коллаж ямар хэсэг нь хамгийн боломжтой болсон бэ? Тань таалагдж байна, юу гэлж байна? Таны бүтээсэн бүтээлийн ямар агуулгатай, ямар утга учирлыг илэрхийлж байна? Ахуй амьдралын ямар үндсэн зорилгыг чинь тодорхойлж байна гэдэг өөрөөсөө асууж иж болно. Одоо та нар харж байгаа одоо ингээд өсөл мөрөөдлийн самбар коллаж шин гэдэг чи ямар удаан процессын дарааж би ингээд тайлбарлаж байгаа хүртэл айгүй тийм ачаалалтай байгаа үстэй тий яг ингээд сургуульчиг ингээд та нар өөрснөөс айгүй их хичээлж хамгаалт гаргаж байна гэсэн үг байхгүй цаг зав гаргаж байна гэсэн үг. Энийг одоо нэг хийсэн байхад таны ухамсар одоо юу бодол чинь тэр илүү нэгдмэл болоод нэг зөв чигээрээ явна гэсэн үг байхгүй. Олон зэргийн бодоод ингээд нөгөө замбраагүй би хиймдээ хэрэгжүүлэндээ гэж ингээд янз бүрийн энэ тэндээс номчлуудад үзэхгүй бүх зүйл нэг газар ингээд тодорхой болоод ирж байна гэсэн үг байна. Ямар санагдаж байна та нар энийг ингээд сонссон ч одоо эхнээсээ ингээд гүцэд сонссон хүсээд байгаа сонсож ямар асуултууд орж ирж байна. За тэгээд одоо минийх ч Монгол Урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэх холоо гэдэг гэр бүлийн арт терапи одоо нөгөө нэг юу байна. Энэ гэр бүлийн арт терапи ингээд пэйж хуудсууд байна шүү дээ тий. Тэгээ одоо манай лого чи юм байгаа эцтэй мод байгаа эцтэй тий эцэг их хүүхэд төрөөсөө юу яах вэ гэхээр яг цагаан цаа шиг одоо ээж аав нь ямар энэ хүүхдээ юм байна. Тэгэхээр гэр бүлийн нэг хүний өөрчлөгдөл тухайн гэр бүл өөрчлөгдөг гэж үздэг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд ээж нь одоо өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр тэр чинь ингээд хүүхдээч нөлөөлөх боломжтой гэсэн үгтэй. Тэгээд энэ модны төр зураг надад маш их тийм нэг юу томилдог аахгүй юу. Модч ерөөсөө удмын бэлэгдэл шүү дээ. Одоо миний удмын сургалтанд мод ордог. Би модтой техникүүдийг аяг цуглуулдаг аахгүй юу. Тэгээд модтой 100 гаруй техникүүд байдаг. Тэгээд эндээс чи одоо модтой бол коллажтай бол бүр ингээд 10 техник байдаг аахгүй яг дан коллаж. Тэгээд энэ жугуурлаар чи энэрээс модтой нөгөө нэг өсөл мөрөөдлийн самбраар чи давгаар чи ерөөсө бүх чиглэлүүд бүх сэдвүүд дээр энэ модыг оруулдаг гэсэн үг. Яг л энэ манай нөгөө үнцэн эмблем байхгүй тий. Тэгээд бат чи өнгөрсөн одоо ирээдүй удмын бэлэгдэл гэр бүлийн бэлэгдэл ерөөсөө өсөн дэвшихий хөгжихийн бэлэгдэл байдаг болохоор энэ манай яг үнцэн юу. Тэгээд бас энэ нөгөө нэг төр зураг дээр энэ гурлаар хийжсэн арт терапи миний гэр бүл гэсэн техникийн зураг бид дээр тавьсан байж тээ хүүхдийн арт терапи гэсэн бас байж байна.
энэ лагаагаацтэй тий. Тэгэхээр би энэ ар зэрэг ингээд хүүхдийн гэр бүлийн эсвэл мөрөөдлөх гэдэг олон чиглэлээр хөгжүүлдэг гэсэн үг шүү дээ. Одоо сургалтуудыг гэдэг. Зарим сургалтуудын бичлэг байдаг миний ар зэрэг багц тий. Миний макарт багц. Коучинг сургалтуудыг миний коучинг багц зүйлээс үзэж харж болно. Мастер коуч гэдэг. Тэрээс энэ гурван холбоо гэж бас мэржлийн сурвалжуулагчдаар холбоо гуруулаг нь би ар зэрэгтэй 2018 онд нээсэн гуруулагийн 2-4 бас нэг компани. Тэгээд одоо данарын надад энэ лого нэг таалагддаг. Ингээд харахад ингээд бөмбөрцөг шиг тэгсэн мөртлөө нөгөө талаараа гэр шиг. Тэгээд надад энэ одоо тайлбар их гоё санагдсан л да. Одоо өөрийнхөө гэрээсээ дэлгэх ертөнцийг харна гэдэг шиг. Яг л ингээд заримдаа ингээд сургалтанд ирсэн хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө ингээд коуч ч юм уу ингээд сургалтанд орж ирэхээр яатсан байдаг вэ гэхээр гэрээсээ холбогддог байхгүй. Тэгэхээр нөгөө гэрийнхэн дээдлийнхэн ингээд тоон ингээд надад ингээд харагдаад айгүй гой санагддаг гэсэн үг байхгүй. Энэ одоо имплемент тооны улмаар саргаар бас надад байдаг байхгүй. Ингээд хэд хэдэн өнгөрөө байдаг. Тэгээд би тэр хүмүүсүүдийг хараад энэ миний имплемент яг энэ хүн байж тээ ингээд гэрээсээ орж ирээл ингээд зураал ингээд эсвэл коучинг дээр орж яхад надад тэр ингээд тооны өдөр ингээд харагдаад байдаг. Тэгээд айгүй гой санагддаг гэсэн үг байл та. Яг гэрээс холбогдож ингээд коучинг сургалтанд ирсэн хүмүүсүүдээ би ингээд камерын ингээд зургийг харахад тэрэнд одоо л имплементтэй ингээд холбогддог болохоор тэгээд миний одоо сак өнөөдөр коуч гэсэн одоо пэйж байдаг шүү дээ. Одоо би багшийнхаа одоо өөртөө тэрслэх хэрэглээ нөрөлгийн одоо сэтгэл засал ном гэдэг энэ ном ба шүү дээ. Тэ бас ирчүүдэд гомдлохгүй эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэг ингээ 3 ном ингээд гарсан байдаг шүү дээ. Тэ тэгээд бас талархлын өөр сэтгэлээ талархлаар дүүргэх ном гэж байдаг л да. Тэрийг бас ингээ гэр бүлийн арт зэрэг бизнестайгаа ингээд бас хийгээд ингээд хөвлөж яасан. За хийсэн зүйлүүдэд талаар ярих юм бол за бид нар ингээд өнөөдөр яасан байна. Маш их зүйлийг хийлээ хэрэгжүүллээ. Тэгээд 12 сарын 25-нд төсөл мөрөөдлийн самбар гэсэн сургалт маань одоо тэгээ явна. Тэн дээр 17 цагаас зогтоолоор хийж болно. Хэрвээ та нар өөрсдөө ингээд хийх юм бол энэ хичээл ингээд бичлэгийг ингээд засаж агаад ингээд өөрсдөө хийхгүй тий. Миний одоо хүмүүстэйгээд одоо шинжилгээ бэлэг болоод өгч байгаа зүйл бол коучинг багц, макарт багц, ар зэрэг багц бол хямдруулаад өгч байгаа. Тэгэхээр та нарын одоо багцуудыг аваарай. Энэ дээр бол коучинг багц гэдэг чи одоо нэг модуль нь одоо 3 цаг байдаг. Тэн дээр чи одоо энэ одоо 9-10 модуль дээр чи бараг 25 одоо уучаад техник орсон байдаг байхгүй. Одоо ингээ коучингийн та нар тайлбаруудын асуултуудыг тэ яаж бодож сэтгэх талаар үзсэн байхад та нар олон ном уншсантай тэнцэн гэсэн үг байхгүй. Тэгээ макарт багцсан сургалт бас л 6 хичээл 3 гэхээр 18 техниктэй бас олон ингээд нөгөө нэг та нар чиглэлээр өөрийгөө таньж мэднэ гэсэн үг. Миний хамгийн дуртай чиглэл макарт. Тэгээд макартаа сургалт гэдэг би бол бүх сургалтын дээр айлуулах хэрэглэхийг хичээдэг. Тэгээд ар терапи багц бол маш их одоо хичээлтэй. Тэгээ 3 багцаа гуруулаг авсан хүмүүст нь би бас ингээд нөгөө нэг бонус одоо групп гэдэг тэн дээрээ бас нөгөө эсвэл мөрөөдлийн 2025 оны эсвэл мөрөөдлийн самбар бичлэгээ бас оруулна, хэмжээлийнхийг оруулна. Тэгээ тэн дээр бол энэ номныхаа одоо нөгөө байдаг тэгээ талархлын өөр бас нэг байдаг. Тэгээ тэн дээр би бас саяхан бичсэн нөгөө нэг татаад хүүхдийн 3 сургалтад энэ дээр чинь нэртэйсэн техник орсон байна шүү дээ. Тэрнийг бас оруулнаа. Тэгэхээр тэр одоо энэ групп чинь дандаа ингээд нөгөө нэг хичээл сургалтаараа ингээд баяжигддаг гэсэн үг байхгүй. Тэрнийг би дандаа дүүргээл явна гэсэн үг. Өөр асуух зүйлүүд байна уу? Тэгээд энийг амаар байна гэх юм бол та нар надаа чадвар хичээ толбогдорой. За өнөөдөр 2025 оны өсвөл мөрөөдлийн самбарыг би яаж явуулдаг вэ гэж зүгээр тайлбарлахад юм байна шүү дээ. Ямар зүйл биччихэв. Тэгээ та нар өөрсдөө цаг заваараа тайлбарскуул нэг цаг гаргаад өөрснөө ингээд хийгээд хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд хийсэн бол өөрснийхээ сэтгэлээ бичээд намайг тэгж хийж болно. Скол чатаар ингээд явуулаад зураг явуулаад ижиж олон жилийн ихэнд явуулчаа. Жилийн сүүлээр бас бол илүү гоё болов гэж бодож байна.
За тэгээд амжилт төсөө та нар өөр асуух зүйл байна уу? Нэг цагийн дотор хэмжээ гэсэн нэг цагийн дотор чухал чи нэг цаг 40 минут болж байгаа ч гэдэг. Тиймээс энэ сурвалжийг 3-4 цаг үргэлжилдэг гэдэг нь үнэн байгаа ч гэдэг. Асуух зүйлүүд байгаа та нартай асуух зүйл гарч ирж байна уу? Би ингээд юм гүнзгий сургалтууд явуулдаг байгаа ч гэдэг коучинг, арт терапи бас ганцаарч байсан коучинг гэдэг дээрээ ч гэсэн хойгныг ойлгоод таньж мэдэл тэдний хүлээн зөвшөөрөх ололт амжилт энэ одоо олж харах гэдэг үсэн. Энэ одоо чиглэл манай коучинг арт терапи одоо миний хамгийн дуртай чиглэл гэсэн үг. Эндээ ингээд олон жил ингээд заагаад сургаад явж байна те. За асуух зүйлүүд байхгүй бол та нар өөрсдөө эдэг дараа нь хийгээд те аль болох хоны өмнө хийгээд хэрэгжүүлээд яваарай. Аль болох өөрсдийнхээ профайлд хадгалаад ингээд авчаарай. Тэгэхгүй дараа нь 3 сар 6 сарын дараа багшаа таны тэр хичээл чи хаана байгаа вэ гэд надаас чатаар бичиж асуугаараа би тэр чи хайж олох гэж юм болсон шүү дээ те. Та нар зүгээр л өөртөө ингээд хадгалаад те эсвэл өөрийнхөө одоо ингээд эсвэл мөрөдлөө самбараа хийгээр хэрэгжүүлээрэ гэсэн одоо найз нөхдөдөр одоо шеэрлээд өгдөг ч юм уу те эсвэл группүүд руу хуваалцаад хадгалж авахыг өөрснөө мэдээ тэгээрэй. За тэгээд сэтгэлээ та нарт орстой бичихгүй те асуултууд байвал тэгээд амжилт төсөө тэгээд дараагийн хичээлээр ч юм уу те би бас нөгөө юу олон юм ингээд хуваалцъя гэж бодоод яг л миний ингээд дөрөвтлөө төрсэн байхгүй мэдлэг мэдээлүүд айгүй хөтэй зарим нь би ингээд үнцэнтэй л дээ тэгээд тэдний ч ингээд нэг дандаа ингээд заагаад яагаад байх боломжгүй дараагийнхаа юмудад заамаар байдаг тэгэхээр эдрийг заримдаа ингээд юугаар тоолцоод тэгээд дараагийн ингээд шинэ төвчтэй юмудаа ингээд үгүй хаалцъя гэж бодож байгаа нэ дараа өршин сургалтуудаа явуулъя гэж бодож байгаа болохоор нэг хэсэгт одоо энэ бүх зүйлүүд ингээд гаргаад ингээд хүчээ гэж бодож байгаа шүү. За. Тэгэхээр та нар эдрийг ингээд сайн дор нь хэрэгжүүлээрэй гэхгүй бол ингээд мэдлэг яг хөө эдэр чи ингээд хуучрахгүй л дээ одоо та нар ингээд оныг өөрчлөөж жил болох ингээд ичиж болно. За тэгээд ажил төсөө та нар хүсэл мөрөөдлийнхаа самраа гэдэг энэ 2024 оноо одоо бол амжилттай төгнөөд 2025 ондоо өөрийнхөө хүссэн тэр мэдрэмжтэйгээр ороорой тэр ингээд заримдаа ингээд ингээд яг ингээд солигдож хахад би хүслээ хийлээ гэхэд би бас самраа хийх болохоор ямар одоо хүслээ бодсон бэлээ гэдэг ингээд бодоод ингээд суухгүй гэсэн үг шүү дээ эзэн хүмүүс одоо тэр төр зургаа хараад тэр мэдрэмжээ санаал ингээд энэ хүслүүдээ ингээд бодоод өөртөө ингээд хүлээн зөвшөөрөл өгөөд тэр одоо дэмжлэгийг өгөх боломжийг өгөх бүрдэж гин гэсэн үг л дээ. Тэгээд дараа маргаашаас би ингээд нэг би энийг хийлээ гэдэг нэг цагийн өмнө ингээд хэлчихдээ цаг зав гаргахаараа тэгээд та нар ингээд асуух зүйл мөл байвал энэ дор марна биччихгүй тий. Тэр өштэй.